бүхэн хайраа яаж илэрхийлдэг вэ? Хайр нь заримдаа зүрх сэтгэлээр, заримдаа гараар дэмжин, харин зарим үед зүгээр л харцаар илэрхийлэгддэг. Харин энэ удаа хөлөөр дамжуулан хайраа илэрхийлцгээе. Хайрын элчтэй хамт эрүүл мэндийг бэлэглэж болох юм. Энэ бол дулаанаар хоргойжуулж өндөр давтамжтай температураар төөнөх хэмжлэх юм. Вигар бол төгс эрүүл мэнд. Yogurt Plus төгс эрүүл мэнд компани үүсгэн байгуулагчны 7 жилийн тохиолж байна. Төгс чирэг бие эрүүл нийгмийг бий болгох зорилгоор 2018 оны 7 сард өндөр давтамж температураар хөлнөөс төөнөж биеийг эмчилдэг ERK 120 дэвшилтэт технологиор эрүүл мэндийн энэхүү төхөөрөмжийг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн юм. 2020 оны 12 сард Гаян Диаган бүгэх газар төв авьсаа шилжүүлж 2021 оны 11 сард уг төхөөрөмжийнхөө шинжилсэн хувилбарыг гаргасан байна. 2022 онд загвар дизайны патент батламжуудыг ардан авчаа. 2023 онд Жун Ан шалгаруултаас үйлчлүүлэгчнийхээ сэтгэл ханамжийн баталгаа хайрыг татсан брэндээр шалгарсан байна. Энэ бүх амжилт нь удирдлагууд, салбар дэлгүүр, агентлагууд, төлөөлөгч нарын хүчин чармаалтын ачаар бий болсон билээ. Өнгөрсөн 7 жил, ирээдүйн 50 жилд үргэлжлүүлж та бүхэнтэйгээ хамт өсөн дэвшиж бүх хүмүүсийн эрүүл мэндийн төлөө илүү их итгэх чармаалтайгаар ажиллах болно. Yogurt Plus төгс эрүүл мэнд. Wigger Hot Detox. Гурван үйлдэлтэй эрүүл мэндийн аппаратаар үйлчлэлийн үзүүлэх шин салбар маань нэгдэж танд илүү ойртлоо. Манай хаяг Баян Монгол хороололд байрлах Paradise худалдааны төвийн 4 давхар 429 тоод. Өнөөдөр нэг бэлэг цай өдөр ингээд нээлттэй хийсэн нэг тохиолдуулаад аппарат худалдаа авсан танд ингээд аппаратны цүнх болон өвчин намдах наалт бэлгэлж байна. За маш их баярлалаа. Өнөөдөр би эднийд энэ урамшуултай худалдаа буюу эднийх нөгөө шин салбар нээж байгаа болохоор энд ирж энд үйлчлүүлэнгээ эдний аппаратыг худалдаж авч байгаамаа. Учир нь би энэ аппаратанд сарын өмнө баг 25 хоног сууж байна. Тэгэд энд эхлээд их юм өвддөгээс нуруу дотор эргэтэн өвдөг хөл өвдөхгүй юм байдаг байсан. Тэгээд эхлээд их өвчин хөдөлгөөд тэгээд сүүлийн үед харин нөгөө өвчин маань намдаад овоо сайхан болж яхад нь тасралтгүй суувал их сайн юм байна гэж бодоод тэгээд худалдаж авахаар шийдээд эмнэлгийн аппаратын одоо гэгээр сайхан бүх хүмүүс сайхан тусалж байгаа энэ сайхан ажил үйлсэд нь одоо өндөр хэмжэлт хүсье. Та бүхэн манай Paradise Plaza салбарт өргөнөөр ирж үйлчлүүлээрэй. Таны бие өвдөж эрч хүч хэмэт болсон санагдаж байна уу? Тэгвэл танд Vigor дулаанаар ангаах төхөөрөмжийг санал болгож байна. Инфра улаан туяа болон өндөр давтамжийн долгионоор арьс, булчин, шүрмэс, үе мөчний холбогч ид рүү очих цусны урсгалыг сайжруулж, улмаар эсийн төвшөнд бүрэлдэхүүн дулаан үүсгэж, биеийн тунгалгийн системийн урсгалыг дэмждэг онцлогтой. Ингэснээр биеийн дулааныг нэмэгдүүлэн, тунгалгийн урсгал сайжирна, бодисын солилцоо сайжирна, эсийн үйлдвэрлэлийг дэмжинэ, эсийг шимт хижээлээр хангана, эсийг хүчил төрөгчөөр хангана, биед хэрэггүй хорт бодисыг гадагшлуулна, үрчлээ арилгана, судас тэлэх үйлчилгээ үзүүлнэ, булчин суллаж амраана, дархлааг хүчрэгжүүлнэ, өвдөлт намдаана. Би бол их барих эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмч хүн байгаа, намайг Найден гэдэг. За ер нь манай дорны ангаа ухаан тэр тусмаа монголчууд бол уламжилт ангаа ухааныг дээр үеэс бол өрнүүлж хийж ингээ хийвсэн юм ард түмэн байдаг. За ингээд манай Баян сан дүү маань энэ сайхан аппаратыг одоо энэ Баян зүрх дүүргийн иргэдийн эрүүл мэндийн төлөө оруулж ирсэнд их талархаж байна. За энэ аппаратн дээр би нэг 5-6 удаа суусан. Ер нь би бол өвддөг нойр муутай ийм байсан. За ямар ч байсан сүнд нэг 2 цаг унтдаг болсон. За өвдөг маань өвдөхөө болоод би чинь гүйж чаддгүй байсан шүү дээ. Автобус хараад гүйхлээр нөгөө автобусыг гүйцэхгүй ирээд зогсоод явчихдаг.
Одоо бол автобус руу гүйх юм бол их хурдтай гүйдэг болсон. Тэгэхээр энэ аппарат маань энэ хүний цусыг шингэлж өгснөөрөө бүх эд эрэхтэнд нөлөөлдөг ийм сайхан аппарат юм байна гэдгийг би ойлгож явлаа. Одоо миний хувьд бол би одоо өөрөөс нь бөөртэй шөнө 3-4 шийдэг. Одоо ганц удаа шийж байгаа. Өвдөг маш их өвддөг, өтгөн гаталтай, иймэрхүү ая зантай байдаг байсан юм аа. Тэгээ энийг бол анх одоо манай дүү надад хэлсэн байхгүй. Энд ийм сайхан юм гарцсан байна. Та одоо энд яваа. Бум дээр одоо нэг юу нээгдэж байгаа гэд. Тэнгүүт нь гүгээд исэн чинь нээгдсэн байсан. Тэгээ явсан юм аа. Одоо бол миний би их сайхан болж байна. Одоо би найзуудаас хамттан бүгдийг ураад эрүүл сарвал урт удаа насалцаая. Бүгдээрээ энд явцгаая гэд манай 3-4 сайхан дүүнер одоо миний сайхан найзууд ингээд надтай хамт ингээд явж байгаа. Тэг хамгийн урт хугацаанд явж байгаа нь би өөрөө байна. Надад ийм л үр дүн гарсан да. Өдрийн минь төргий би гэр улаастай 30 тодорхой хороонд амьдардаг. Тэгээд би хөгжлийн бэрхшээлтэй өөрөө хөгжлийн бэрхшээлтэй юм. Ороод ирсэн чинь энэ Баян сан гэдэг нэг сайхан залуу маань өөрөө хөгжлийн бэрхшээлтэй байсан. Тэгээ би өөрөө энэ хүнийг ингээд ийм сайхан юмэг ажилуулдаг гэхээр би өөрөө энэ хүнийг хараад өөрөө итгэсэнтэй энэ төвд ирсэн. Тэгээ би одоо 3 хоног өнөө өглөө нойроо дэлдэхгүй босож чаддаггүй. Би хизээч ингэж унтч үзээгүй. Би шүнжэнгөө би сухал шүнжэнгөө телевизээр үзэл ингээд хончдөг хүн. Тэгээ би 3 дахь шин дээрээ би ингээд ставуур яг үр дүнгээ өөрөө харлаа. Гэт нүдээ бүрцэж л одоо унтаад өнөө өглөө босч чаддаг. Аргагүй нээлтэнд болохоор нь сайхан зориод ирээд энэ сайхан дүүдээ амжилт төсөө ажилд нь амьдралд нь сайхан бүхнийг хүсэн өрөө хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бүгдээрээ наашаа хандаараа гэдгээл би бас хүсэн өрөөж байна. Манай Vigor аппарат болохоор зэрэг одоо ерөнхий зарчим нь бол хүний биеинд цус шингэлээ цусан дахь бохирдол цэвэрлж өгдөгөөрөө хүний бие өөрөө нөхөн сэргэгдэж эрүүл болох процесс явагддаг юм аа. Мэдрэмж нь бол ерөөсөө 2 хөлийн уднаас бүлээс дээшээ ингэж хадуу дүүх маягаар чиглэж бол явж эхэлдэг юм байна. Тэгээд ерөөсөө би бол нэг суугаад удаагүй тэглэж гисэн тэр үр дүн болоод ер нь бол эхний өдөр бол мэдэгдсэн. Тэгтээ 3-5 хоногийн дотор мэдрэгдэх гэсэн надад бол ерөөсөө 1 хоногийн дотор мэдэгдсэн. Яагаад гэвэл биеинд орж ирэхдээ маш хүнд өвчтэй орж ирсэн. Миний бие бол ер нь бүх биемэл ер нь өвчтөд. Би ер нь тэгээд энэ сууж ер нь эцсийн үзэл гэж бодож байгаа юм. За энэхүү аппарат нь 2-оос дээш насныхан хэрэглэж болдог. Төрсний дараах нөхөн сэргэлт, дотор хүйтнийг дарж, дотор халууныг нэмдэг, өрөвсөл болон үе мөчний өвчнөд нэн сайн байна. Хит ядаргаа болон нойргүйдлийг иларшуулж, харшил, цэвэршил болон цус багталт зэрэгт онцгой үр дүнтэй болох нь батлагджээ. За эднийг шин салбараа нээсэн юм байна. Шин салбарынх нь хаяг ажлыг хэлж өгье. Баян зүрх дүүргийн даа хүрээ явах зам дагуу бум үйлчлэгээний төвийн 2 дугаар давхрын 206 тоотод барилж байгаа юм байна шүү. Холбогдох хуудасны дугаар болон бусад салбаруудын байршил хаягийг эдний пэйж хуудасаар норон та бүхэн дэлгэрэнгүй танилцаарай. Өнөөдөр бүгд найрамдах Солонгос улсын Vigor эрүүл мэндийг дэмжих төхөөрөмжийг Монголд албан ёсоор борлуулах төлөөлөгчийн газар нээлттэй хийж байна. Сүүлийн үед эрүүл мэндийг дэмжих, урт удаа наслах, амьдралыг чанартай болгоход чиглэсэн шинжилгээ ухаан, технологийн салбарын олон судалгаа, шинжилгээ, нээлтийн үр дүнд эрүүл мэндийг дэмжих богино хугацаанд өндөр үр дүнд хүрэх, мөн хэрэглээнд хялбар дэвшилтэт технологийн төрөл бүрийн бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжүүд хэрэглээнд нэвтэрч байгааг нэг нь бүгд найрамдах Солонгос улсад үйлдвэрлэгдсэн Vigor APK 121P буюу өндөр давтамжит долгионоор биеийн химийг нэг хэмээр нэмэгдүүлэх замаар дархлааг сайжруулах, эрүүл мэндийг дэмжих хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж. Vigor төгс эрүүл мэнд хэмээн солонгосчуудын дунд алдаршаад байгаа энэхүү төхөөрөмжийг Монголд албан ёсоор борлуулах төлөөлөгчийн газар нь CTR компани байна. Өнөөдөр энэ Солонгосын Vigor Plus Health гэдэг компани одоо анх зохион бүтээсэн гайхалтай эрүүл мэндийн ийм аппаратны нээлтийн ажиллагаа албан ёсоор Монголд өнөөдөр явагдаж байна. Тэгээд энэ аппарат нь болохоор хүний биеийн дулааныг одоо 30 минут өдөрт 30 минут 1 градусаар нэмэгдүүлснээр одоо өөрийн байгалийн эдгэх процессыг нэмэгдүүлж өгдөг
ийм гайхалтай аппарат байгаа. Тэгээд энэ аппарат нь тогтмол хэрэглэснээр маш олон хүмүүс одоо өвчин зовлонгоос салж амжирч байгаа. Би өөрийн биеэр мэдэрсэн учраас бас адилхан олон монгол хүмүүс маань бас энийг ашиглаж хэрэглэж эрүүлж ийсэ гэдэг үгнээс энэ аппаратыг манай CTR компани оруулж ирсэн байгаа. Тэгээд өнөөдрийн арга хэмжээнд бол одоо зохион бүтээсэн одоо компани удирдлагууд ирсэн байна. Тэгээд манай зөндөө олон бас одоо хувийн эмнэлгүүд болон одоо янз бүрийн хүмүүс ирсэн байгаа. Тэгээд энэ аппарат болохоор Монголд бол анх удаа энэ үүсгэн байгууллагад 7 жил орчим болж байгаа ийм аппарат байгаа. Тэгээд өшөө цаашдаа олон одоо танилцуулгууд явах болно. Тийм учраас энэ телевизээр үзэж байгаа та бүхэн ч гэсэн энэ аппаратнаас танилцж мэдэж одоо хэрэглээсэй гэдгийг бас та нарт уриалмаар байна. Тэгээд энэ аппаратны сайн сайхан эдгэх чанар нь олон монгол хүмүүсийг манаас өвчин зовлонгоос нэмгэлж эрүүлж ихт маань туслах болно гэдэгт бол миний хувьд бүрэн итгэлтэй байна. Тэгэхээр миний хувьд өөрөө 2 сар орчим хэрэгэлсэн. Тийм учраас өөр дөр үр дүн гарсан учраас энийг одоо монголчуудаа одоо хүртэл болгоё, түгээе, хэрэглүүлэе гэж би бодсны үндсэн дээр энэ хөө үйл ажиллагаа эхлүүлээд явж байна. Тэгээд эрүүл байх чинь хамгийн үнэтэй чухал учраас бүхэн эрүүл саран сайхан амьдраасай гэдгийг хүсэн өрөөё. Хүний биеийн дулаан нэг хэмээр буурахад дархлаа 30%-аар буурдаг байна. Биеийн хэм 36.5-аас 37% байхад эрүүлэнд хэвийн, дархлаа хэвийн гэж үзэх бөгөөд судалгаагаар биеийн хэм 35.5 хэм болоход харшлын шинж тэмдэг илэрч шээс ялгаруулах үйл ажиллагаа буурдаг. Харин 35 хэм болж буурахад хор тавдрын эсийн идэвхжил нэмэгддэг байна. Мөн 30-27 хэм болж буурахад ухаан санаа балардах, бие махбодын үйл ажиллагаа зогсож өвхөлтч хүргэж болзошгүй байдаг байна. Vigor төгс эрүүл мэнд төхөөрөмж нь хөлөөр дамжуулан биеийн дулааныг нэг хэмээр нэмэгдүүлснээр цусны эргэлтийг сайжруулж дархлааны системийг эрчимжүүлснээр олон эерэг үр дүнгуудыг таны эрүүл мэндэд авчрах болно. 저희 비고르 바른 건강에서는 За сайн байцгаана уу. Монголд анх тэнгэрт онгосноос харахад бол Монгол юм хөдөө нутаг шиг тийм сэтгэл төрж байсан. Тэгээ Монголд ингээд ирэхэд Монголын ард түмэн миний аав ээж минь амьдарч байгаа юм шиг тийм дулаахан сайхан мэдрэмжийг Монгол орн надад өгдөг. Тэгээ тэр нь би бол сэтгэл Монгол айгүй дулаахан тийм сайхан сэтгэл надад төрж байгаа. Тэгээ манай компанийн хувьд гэвэл 2018 онд анх байгуулагдсан. Одоо энэ жил 7 дахь жилдээ болж байгаа. Бид нар болохоор Vigor зөв эрүүл мэнд гэдэг компани шүү дээ. Тэгээ эдэнгүүтээ бие 1 градусын дулаанаар биеийг хоргожуулж эрүүжүүлдэг. Тийм аппаратыг бодож би олон хүний эрүүл мэндэд хэрэгтэй одоо шинэ бүтээгдэхүүн, шинэ технологиор энийг бид нэр дахин шинжилэн 2021 онд гаргасан юм аа. Тэгээд одоо тэрийг Монголд бас оруулж ирээд Монголд бас олон хүний эрүүл мэндэд эрүүлжээж олон хүн урт удаан насласай гэж өрөөж байна. 축하드리고 날로 발전하길 바랍니다. 감사합니다. 고주파를 해서 건강. За сайн байцгаана. Өнөөдөр Монголд одоо Vigor зөв эрүүл мэнд албан ёсны нээлттэй арга хэмжээ болж байна. Энд анх Монголд одоо хэрэгтэй болов уу гэж бодоод би энийг анх санал болгож хэлсэн юм а. Би өөрөө болохоор Солонгосын Монголын соёл эдийн засгийн төвийн тэргүүн мөн Blue Ocean Монгол компани захирал хийдэг. Тэгээд Монголд анх энэ аппарат олон хүн эмчилгээд эдгэрхэд бас тусдын болох болов гэдэг үүднээс энэ аппаратыг анх танилцуулсан. Тэгээд энэ аппаратыг нээлт нь одоо монголчууд эрүүл өнөөдөр нээлттэй хийж байгаад би их баяртай байна. Тийм учраас удахгүй одоо 1 градусын халуунаар биеийнхээ хорыг гадагшлуулж 100-аас хүртэл эрүүл байцгаая гэдэг энэ урандаар монголчууд олон хүн эрүүлж ад жаргалтай урд удаан сайхан амьдрна гэдэгт итгэлтэй байна. Баярлалаа. 앞으로 화이팅! 비고로 바른 건강. 예, 감사합니다.
Энэхүү аппаратыг дархлаа дэмжих цусны эргэлт сайжруулах, гар хөл даарч хүрдэг хүйтэн хийтэй хүмүүс цус багталттай, төрсний дараах нүхэн сэргээлт, өрөвсөл үе мөчний өвдөлт намдаах, толгой өвдөх, нойргодл эмчлэх, цэвэршилтийн үед эрч хүч хэрэгтэй, эрэгтэй эмэгтэй хүмүүс, биеийн жингийн асуудалтай хүмүүс, хөлний мөөгөн цэр эмчлэх, булчин чангарч мөр хөшдөг хүмүүс, үрчлээ арилгах, нүүрний булчин чангалах зорилгоор мөн нүгжилт, батгшилт арилгах, хөгшрөлтийн нөсөө тол болон сэвх арилгах, нүүр татах, эмэгтэйчүүдийн асуудалтай, харшилтай хүмүүс энэхүү аппаратыг хэрэглэхийг зөвлөж байна. Шинжлэх ухаан гоо үзэсгэлэнтэй нүүр тулахад ирээдүй эхэлдэг. Зүүгүүгээр арьсны гүнд хүртэл шимт хичээлийг хүргэдэг шин техник, маш нарийн хэмжээс дагаарын даралтыг удирддаг зүүгүй шийдэл. Арьсанд хамгийн бага цочрол өгч хэрэгтэй шимт хичээлийг арьсны гүнд хүргэнэ. Одоо зүүгүй технологи шинэ стандарт тогтооно. Өөрсдийн хоригдлуулсан чадварыг патент болон судалгаагаар батлаж, технологиг шинжлэх ухааны туршилтаар баталгаажуулан олонний итгэлийг хүлээж байна. Дотоодын их сургуулийн эмнэлгийн нээлттэй туршилтын лабораторид судлаач, эмч болон клиникийн мэргэжилтнүүд хамтран ажиллаж байна. Бидний технологи бол AI зориулсан арьс оншилгоо болон medical beauty платформоор дамжуулан эмнэлэг болон клиник мөн олон улсын зах зээлтэй холбох болно. Дотоодод судалгаа хийж дэлхийдээ хамт баталж, шинжлэх ухаан болон хүний гоо сайхныг холбох холбоос. Тэр бол бидний зам юм. Vigor Hot дулаанаар амгаагч аппарата цахилгааны утсанд холбоно. Цахилгааны утасны хажууд байрлах тэжээлийн унтраалгыг доошлуулаарай. Аппаратны LED дэлгэц дээрх бүдэг цагаан ассан, асаах, унтраах товчийг дарж, улаан туяаны гэрэл асах хүртэл дарна. Тохиргоо тавч болох голын 3 товчлуурын зүүн талаас нь өндөр давтамж хэд улаан туяа хоёрыг ээлжлэн дарж, улаан туяа астал дараарай. Дээр нь байгаа дээш доош болох сумаар хүссэн хугацаагаа болон хүчээ тохируулна. Шинээр эхэлж байгаа хүмүүс бага давтамж буюу хүчийг 4-өөс 6-гийн хооронд эхэлж, хүчийг нь багаар нэмхийг зөвлөж байна. Хүл нүцгэн байгаа үедээ хөлөө тавцан дээр байрлуулна. Хэрэглээгээ зогсоох үед заавал эхлээд зогсоох товчийг дарж байгаад хөлөө татаж аваарай. Бага давтамжийн хэрэгсэл болох 2 падыг холбож, үндсэн төхөөрөмжийн зүүн талд байрлах кабель холбоход хийн. Дараа нь эргүүлж чангалаарай. Энэ үед ховлон дээшээ харсан байх ёстой. Бага давтамжийн үлдсэн нэг товчлуурыг дарж, ногоон гэрэл асах хүртэл дараарай. Бусад 2 товчлуурны гэрэл унтрах ёстойг анхаарна. Хүчийг эхлээд нэгээр ашиглаж үзээд дараа нь багаар нэмхийг зөвлөж байна. Хэрэглэхээс өмнө нойтон салбиатгаар арчин цэвэрлээд, 2 тал нь биеийн арьстай бүрэн хурч байхаар байрлуулна. Эхлэх товчийг дарж төхөөрөмжөө ажилуулна. Хэрэглэхийн өмнө ашиглах зааврыг сайтар уншин хэрэглэхийг зөвлөж байна. Өдөрт 1 удаа 30 минутаар хэрэглэнэ. Хэрвээ өдөрт 2 удаа хэрэглэх бол дунд нь 5 цаг орчим зайтай хэрэглэхийг зөвлөж байна. Хивс зөглөн матрас дээр битгий ашиглаарай. Заавал модон суур болон гуй хоорондын модон тасалгааг хийж ажилуулна. Хэрэглэх явцад хөл халууцах нь хэвийн учраас үргэлжлүүлэн хэрэглээрэй. Бүх үйлдэлийг удирдлагын пультоор мөн ажилуулах боломжтой тул удаан хэрэглэх үүднээс удирдлагаараа ажилуулна. Дархлаанд нөлөөлөх биеийн температур Цельсийн 1 градус байдаг. Биеийн дулаанаас Цельсийн 1 градус унахад бодисын солилцоо 12%, дархлаа 30%-аар буурдаг. Эрүүл мэндийн төлөө биеийн температураа Цельсийн 36.5 болон түүнээс дээш температурт хадгалах хэрэгтэй. Халуунаар хоригжуулан, өндөр давтамжаар дамжуулан, эсийн үрэлтийн дулаанаар биеийг дотроос нь дулаацуулж, арьс, булчин, шүрмэс, үе мөч,
цусны эргэлтэд нөлөөлж чаддаг. Хүний бие махбодыг загшхамжуулалтаар дамжуулан молекулын хөдөлгөөнөөр биеийг Цельсийн 40 градус хүртэл галааж, цусны урсгалыг дэмжин лимфийн эргэлтийг сайжруулна. 1-10 төрлийн хүчтэй тохиргоотой ажиллахад хялбар төвчлөөр хөнгөн ба сайжруулсан дизайнаар бүтээгдсэн. Удирдлагаар ажиллах удасгүй тохиргоо, хүчтэй болон минутын тохиргоотой. Дулааны системийг сайжруулна, байгалийн эдгэх чадвар, эсийн эдвэгжүүлэлт, өвдөлтийг нандах. Энэхүү төхөөрөмжийг дараах хүмүүст санал болгож байна. Гипотермис үүдэлтэй дархлаас улирсан хүмүүс, гар хөлн намархан даардаг хүмүүс, өгшрөх цэвэршилтийн үед тамирт хийх хэрэгтэй байгаа хүмүүс. Өдөрт ердөө 30 минут хөлөө тавихад биеийн дулаан нэмэгдэж, эрүүл мэндэд сайжирч, эрч хүчтэй болно. Дулаанаар хоригжүүлэлт. Hot Detox. Өдрийн мэнд үзэгчдээ өнөөдрийн ярилцлагын нэвтрүүлэг маань эхэлж байна. Студид маань CTR компани борлуулалтын захирал дарагчаа хүрэлцэн ирсэн байгаа. За танд энэ өдрийн мэнд төргий. Сайн байна энэ өдрийн мэнд. За сүүлийн үедөр нь эмгүүгээр ч юм уу ямар нэгэн байдлаар нааш нагаад ч юм уу төхөөрөмж ашиглаад ч юм уу өөрсдийнхөө биеийн ерөнхий эрүүл мэндийг дэмжих юм юу гэдэг давлгаач гэх юм уу ийм зүйл их илүүтэй нэмэгдээд байна л да. Тэгээ яалтчгүй цаг үеэ дагаад эрүүл мэндээ яаж одоо өөрсдөө арчлах вэ гэдэг нь ч гэсэн өөрчлөгдөд байгаа юм шиг харагдаад байгаа. Тэгэхээр зэрэг таны одоо энд манай тавьчихсан байгаа энэ аппаратны хувьд бол хүмүүс өөрсдийгөө яг шууд одоо өвчнийг эмчлэх гэхээс илүүтэйгээр ерөнхий биеийнхаа эрүүл мэндийг дэмжих юм зорилготой юм л авчирсан байна гэж би ойлгоод байгаа. Тийм зөв. За тэгэхээр үзэгчд маань өнөөдрийн ярилцлаганаас яг энэ аппаратны талаарх бүтэн мэдээллийг авахаас гадна за яг энэ аппаратны нөгөө ач холбогдол компани талаарх мэдээллийг авах байгаа. За тэгэхээр таны зүгээс одоо компаниа нэг танилцуулаад хэлвэл. Манайх Солонгосын Vigor компани албан ёсны дистрибьютор CTR компани үйл ажиллагаагаа сая 1 сард Монголд орж ирсэн. Орж ирсэн. Солонгостой бол Vigor компани маань 7 жил үйл ажиллагаагаа явуулж байгаа. Сүүлийн Солонгост бол нэлээд тэрэнд болж байгаа. Одоо олон улстай ер нь хүмүүс эмгүүгээр те аль болох эрүүлжих юмыг дэмждэг болсон. Тэгээд энэ дулаанаар ангаагч маань одоо хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи байгаа. Тэгэхээр 1 сард орж ирчээд ягаад та чинь одоо энэ сүүлд ингээ хүрээд ирвэ? Одоо энэ маань болохоор одоо шууд ингээд хүмүүст реклам ингээд цацах одоо ийм бүтээгдэхүүн биш. Одоо цаг хугацаа заадаг. Одоо бид нар яг өөрсдөө бодит үр дүн дээр ингээд тулгуурлаад одоо би 4 сар хэрэглээд үнэхээр ийм үр дүн гарсан болохоор олон түмэндээ ингээд хүргэе. Одоо хүмүүс маань эрүүлжүүлээ, эрүүлэр те одоо хагалгаанд орохоос өмнө энэ аппаратн дээр нэг хэдэн сар суугаад үзээч гэд хүмүүс зөвлөх гэж энэ нэвтрүүлэгт бас орж байгаа. За баярлалаа. Тэгэхээр юу юм бэ штэ? Солонгостой бол аль хэдийнэ хүмүүс маань хэрэглээд хэдийнэ одоо хөвшил болчихсон. За харин Монголдо бас монгол хүмүүстэй борлуулж эхлэхээс өмнө өөр дээрээ та туршсан байх нь штэ тийм үү? Тэгвэл таны асуудал ихлэ юу вэ? Би болохоор системний өвчтэй. Тэгээ системний өвчнөөсөө болоод одоо үе тулгуурын асуудалтай болсон. Миний ингээд үе солиулах заалттай. За тэгээд ингээд ясандаа нийлээд ингээд ясандаа нийлээд ингээд завсаргуу болсон байна. Тийм ингээд үеиндээ шингэнд хариулдаг байхгүй. Жил болгон Хөхөт рүү очиж үений шингэн хийлгдэг байсан. Тэгээ шагаа бас ингээд ясандаа нийлээд одоо ингээд өөр юм хэцүү болоод тэгээд нөгөө тариа хийх гэсэн чи зүү орохоо байсан. Нотно. Тэгээд за зүү орохгүй одоо ингээд та үе солиулахаас өөр аргагүй байна гэдэг. Тэгээд одоо арай залуу болохоор бас үе солиулахаас бас жоохон ингээд айгаад жоохон ингээд хазгнаад ингээд явдаг л байсан л да. Тэгээ сүүлд манай энэ ихч маань Солонгосын энэ аппаратыг санал болгоод энэ дээр суугаад тэгэл би одоо бүрэн ихтгэлтэй аппаратн дээрээ суусан. 4 сар өглөө оройгоо яг тогтмол цаг алдахгүй суугаад тэгээ үр дүн нь сая ингээд 6 сард Хөхөт рүү эмчилгээндээ яваад ирэхэд ийм гоё болсон. Өстө тис өөр болсон юм шүү дээ. Тийм. Энд дэр ингээ харьцуулаад харъя л баялаа.
Нилийн өөрчлөлт орсон биз дээ. Ер нь одоо хүний бие ингээд өрөвсөл их хийдэг юм байна л да. Тэгээ тариа хийхгүй гэхээр би асуусан л да эмчээсээ. Яагаад тариа хийхгүй байгаа юм болоо одоо ингээд нөгөө зүү бас дахиад орохоо болцсон болов гэж айж байгаа байхгүй. Одоо зүү орохгүй болохоор тарихаа болцсон болов гэж. Тэгсэн чинь чиний биеинд ингээд ямар ч өрөвсөл алга байна. Тийм болохоор тариа хийх шаардлагагүй. Тэгээ үе хооронд ч бас ингээд зай орж өгөөд сайжирсан юм харагдчихэна. Тийм болохоор бас хагалгаа гэж бас хэлэхгүй гэд тэгсэн. Тэгэхээр бас бөөн баяр болоод гэхдээ ийм юм бас байдгаа те ий чидийн юм шиг л ингээл 4 сарын хугацаанд ийм гоё үр дүнтэй боллоо гэж аппаратаа шүтэл ирсэн дээ. Тэгээ эмчтэй та одоо эмч чинь бас асуусан байлгүй дээ яаж ингэж өөрчлөлт гаргасан бэ гэж асуусан уу? Тэр яг ясны эмч болохоор зэрэг одоо нөө бид нар ч орчуулагчаар ингээд дамжиж юу яаж байгаа болохоор намайг одоо юун дээр л ийм л хэрэгэлсэн байна л гэж бодсон баг л та. Одоо нэг хагалгаанд орохгүй чи тариа хийхгүй ерөн сайжирсан байна гэл тэгэл хэлсэн. Тэгэл өнгөрсөн. За тэгэхээр чи ийм уянд их тусалцаатай юм байна. Энд чи нөгөө давтамжит долгионоор биеийн дулааныг нэмэгдүүлж эмчилдэг гэж энэ дээр бичсэн байна лээ. Зааварчилгааг харахад тэгэхээр хоёулаа хүмүүст зориулаад яг энэ аппаратыг ямар одоо өвчлөлийн үед ч юм уу те эсвэл ямар байдлаар хэрэглүүл илүү зохимжтой байдгийг тэрийг нэг танилцуулаад өгөх яаж юм. Одоо манай аппаратлах өндөр давтамжийн долгион, инфраулаан туяа, нам давтамж гэсэн гурвалсан үйлчлэгээ нэг дор байдгаараа онцлог. Өндөр давтамжийн долгион маань болохоор одоо ингээд хүний биеийн ингээд ясанд хурж өгдөг. Доош ясанд хүрнэ. Инфраулаан туяа маань ингээд арьсны 3 давхар хурж өгдөг. Энэ ямар хүмүүст зөвлөх вэ гэдээ энэ дээр оруулсан биз дээ, тий? Дархлаа дэмжих, цусны эргэлтийг сайжруулах юм байна. За гар хөл даардаг хүүтэн хийтэй тохиолдолд бас хэрэглэх боломжтой юм байна. За ер нь нөгөө цусны эргэлт муудаад ирэхээр л хүмүүс чинь нөгөө гар хөлөнд бүлээцгээ байждаг гэж хэлсэн шүү дээ, тий. Тэрнээс хаахын өвчлөлийн үед бас хэрэглээд үр дүн гарсан гэд түрүүн бас та нэг мэдээлэл өгсөн шүү дээ. Одоо сахарын өвчтэй хүмүүс болохоор Солонгостой ингээд 7 сар хэрэгэлсэн хүний үр дүн байгаа. 7 сарын хугацаанд одоо сахарын өвчин маань ингээ арьс өвчмөл байдалд орсон тий. 7 сар хэрэглэсний дүнд ингээд ийм болоод ийм ингээд хамгийн сүүлдээ ингэж гоё идгэрсэн байна. Энэ аппарат маань ер нь ингээл нөгөө цаг хугацаагаар л заагддаг. Түнс одоо нөгөө ийм ууж байгаа юм шиг тий. Өнөөдөр ийм угаал ингээд идгэрэх тийм юм байхгүй. Хүмүүс маань гэр бүлийн тогтмол хэрэглээндээ өдөр бүр хэрэглээд байхад л ирүүлчихнэ гэсэн үг. Тий. Гэр бүлийн гэдэг чинь насны хязгаар байхгүй. 2-оос дээш насны бүх хүн хэрэглэнэ. Одоо гэртээ ингээл хүмүүс зурагт хүргэгч ингээ хэрэгтэй байдаг шиг энэ аппарат маань айл болгонд байж их юм бол гэр бүлэрээ сайхан ирүүл байна. Биеийн дархлаагаа дэмжиж ирүүл байна л гэсэн үг. За үргэлжлүүлээд бас хоёулаа энэ дээр байгаа яг хүмүүст хэрэгцээтэй гэсэндээ ямар хүмүүст хэрэгтэй вэ гэсэн энэ мэдээллүүдээ нэг хэлээд өгчөөх үү. За би хэлээд өгчөөх үү. За төрсний дараах нөхөн сэргээх сэргээлтэнд бол их хэрэгтэй гэж байна. Цус багталтай хүнд хэрэгтэй юм байна. За өрөвсөл үе мөчний өвчин намдаах, толгоо өвдөх, нойр гүдлээ эмчлэх, хид ядаргаанд орсон хүнд бас их ач холбогдол үзүүлэх нь шүү дээ, тийм үү. Тэгээ хоёулаа нэг ажиллуулад үзчихгүй аппаратаа. Ажиллуулж үзчих болох уу? Энэ дээр шууд тайлбарыг шууд та заагаад өгчихгүй. Энд их олон товчлоор харагдаад байна. Энэ маань болохоор нэг ер нь асаах унтраах гэсэн энэ товчлоор. Тэгээ хүчтлээ дээшээ доошоо нэмнэ. Одоо хүүхэд бол бага хүчтэл дээр байна гэсэн үг. 3 4 дээр тий. Наснаас шалтгаална. Тэгээ бас өвчнөөсөө бас шалтгаална. Жохон хүнд өвчтэй хүн бол жохон өндөр температур дээрээ тавиад ер нь 30 минут л сууна. Тэгээ одоо эднэр бол цаг зааж байгаа гэсэн. Одоо тэгээд энэ доороосоо ингээл халууд өгөөлөх үү? Үгүй. Одоо хөлний уулнаасаа халууд төнөхгүй, шагаанасаа халууд төнө. Энэ дээр одоо гიშгцэн байгаа юм уу? Уланд ямар шалууд төнөх юм бэ? Уулнаас халахгүй, шагаанасаа хална. Одоо хүн биеийн нөгөө шагаанасаа энерги алддаг гэж хэлдэг шүү дээ. Шагаанасаа энерги алдна, шагаагаа битгий нүцгэн гарга гээл тэгдэг тий. Тэгэхээр шагаанасаа дулаанаа биеийн дулаанаа алддаг. Тэгэхээр биеийн дулаан алдагдахаар хүний өвчлөл бас үүсгдэг. Тэгэхээр 1 градусаар дулаанаа нэмэхээр зэрэг биеийн дулаанаа нэмэхээр эрүүлчих процесс маань явагддаг байна шүү дээ. Дархлаа 70%-аар нэмэгдэнэ. Оо за 70%-аар. Энэ дээр бас байсан шүү дээ. 1 градусаар буурахад бодисын солилцоо 12% удаашрч дархлаа 30% буурдгаа гэдэг. Чи ганцхан градус дээр ямар амар айхтар зөрүү байд юм бэ? Чи өөрсдөө анзаарахгүй яваад ирэх юм байна. Ер нь хүмүүс ч гэсэн ингээд дулаанаа ер нь их мэдэхгүй биеийн дулаан. Одоо сүүлийн үед Америкийн эрдэмтэд бас гаргасан байл л дээ.
биеийн дулаан одоо бол нэг тэр дээр үед бол 36 та хүрдэг байсан. Одоо орчин үед болохоор зэрэг хүрхээ байсан. Тэрнээсээ үүдэлтэй одоо өвчлөл ихсэн, харшил ихсэн, хүүхдэд хүртэл харшилтаа болоод байгаа тий. Тэр маань болохоор биеийн дулаан алдагдсанаас үүсэж байгаа. Тэгэхээр одоо сүүлийн үед энэ өндөр давтамжийн долгион биеийн дулаанаар эмчилгээ маань олон улстай хүлээн зөвшөөрөгдсөн эмчилгээ болж байгаа. Монголд ямар стандарт шаардлагыг хангаж энэ аппарат маань одоо борлуулагдахаар болсон байна? Монголд болохоор манайх одоо яг энэ CTR компани албан ёсны дистрибьютор байгаа. Энд борлуулагдаж байгаа. Манайхаар яг одоо Солонгост болохоор одоо эмч нар бас ингээд хамтарч ажилладаг л да. Улсад ер нь одоо эмч нар тий Ахмадын төв эднэр ажилладаг. Манай Монголд ч гэсэн одоо эмч нар маань хамтарч ажиллах, орон нутгийн хүмүүс маань хамтарч ажиллах, Ахмад хөгжлийн төв маань хамтарч ажиллах. Тэгэх юм бол одоо ахмадууд маань бас өдөр болгон манай төв дээр ирэх биш, хорооныхоо хөгжлийн төв дээр ирээд байвал бас үр дүнтэй тий. Хамтарч ажиллах хүмүүсийг бас урьж байна. Манай компани нээлттэй байна гэж хэлж байна. Тэгэхээр CTR компани маань энэ Vigor гэдэг нэртэй энэхүү аппаратыг бол эмнэлгийн байгууллага, ахмадууд болоод маш олон байгууллагууд нь бол өөрсдөө аваад ингэж хамтраад ажиллаад явах бол бүрэн боломжтой юм шиг тийм үү. Тэгэхээр танах ер нь хаана үйл ажиллагаагаа явуулж байна? Одоо манай хорооллын ийм мартын 5 давхарт үйл ажиллагаагаа явуулж байна. Бас нэг салбар Зайсангийн Голден Будда үйлчлэгээний төвийн 3 давхарт NG клиник гэдэг эмнэлэгт бас байгаа. Тэгэхээр иргэд маань энэхүү аппаратыг одоо худалдаа авахар бол худалдаа авахар бол манай төв дээр ирээд авч болно. Төв дээр ирээд авах нь. За дээрэс нь хамтарч ажиллах хүмүүстэйгээ хамтран ажиллах боломжтой гэсэн үг юм байна. За тэгээд энэ дээр бас их сонирхолтой бичсэн байна л да энэ. Хүний биеийн дулаан болон хүний эрүүл мэндийн харилцан хамаарлын талаарх оруулсан юм байна. Тэгэхээр энэ аппаратаа авахар бол энэ гарын авлага маань хамт тийм хамт ирнэ. Энэ нэг 2 3 сертификат ч юм шиг харагдаад байгаа. За энэ тий олон улстай хүлээн зөвшөөрөгдсөн нөгөө FDA сертификат гэдэг чинь манай аппарат авсан байгаа. За тэгээд Солонгост бас эрүүл мэндийн байгууллага улсын нөгөө чанар шалгах эднэр бүх сертификатуудыг авсан байгаа. За хэрэглэгчдийнхаа зүгээс бас ямар хүмүүс хэрэглэх вэ гэдгээ хоёлаа дахиад сайхан дэлгэрүүлээ ярьчихдаг. 2-оос дээшний насны ер нь бүх хүн л хэрэглэнэ. Одоо хүмүүс маань энэ олон жилийн хугацаанд цус бөглөрөх, цус өтгөн тий одоо сүүлийн үед бол залуучууд маань хүртэл одоо цус өтгөх их болж байгаа. Тэрнээсээ болоод бөглөрөлт эднэр үүсэл янз янзын байгаа тий. Тийм болохоор манай аппарат болохоор цусыг маш сайн шингэлж өгдөг. Цус шингэлээд цус цэвэрлэгдээд ирэхээр хүний бие эрүүлж ер нь процесс явагддаг байгаа. Өөр яг тийм өвчлөлийн үед бол эдгэж ангаана гэсэн юм бол байхгүй юм байна шүү дээ. Таныг гэхэд одоо энэ үеийн дээр 4 сарын хугацаанд ийм үр дүн гарлаа гэж шүү дээ. Тэгэхээр би одоо жишээлбэл энэ сахарын өвчтэй хүн чинь одоо энэ хүний хөл юм байлаа гэхэд та яг тийм хугацаанд суух шаардлагатай ч гэдэм үү. Тийм байдлаар одоо заавар зөвлөгөө өгдөг юм уу яа? Тий. Одоо энэ маань ерөөсөө өдөр болгон суух хэрэгтэй. Тэгээд одоо ямар өвчнөөсөө шалтгаалаад хэдий урт хугацаанд ингээд суун тэр тусмаа ирүүлж ялэн гэсэн үг. Өдөр болгон л 30 минут л сууна. Өдөр болгон 30 минут. Тий, тэгжээж л одоо олон хууч өвчтэй олон одоо жил эмчлэгдээгүй өвч. Одоо Солонгост бас нэг кейс байна л да. Тэр маань болохоор 2 жил бүр диализийн аппаратанд ингээд хэвтэрт байсан хүн 2 жил суугаад бас ив эрүүл бүртээ болсон бас нэг кейс байгаа. Тэгэхээр энэ аппарат маань нөгөө хугацаа шаарддаг болохоор одоо Монголдо бол гарч байгаа үр дүн бол 4 сарын үр дүн миний үе мөчний байгаа. Бас нөгөө эмэгтэйчүүд маань бас их тулгардаг миом гиста тэр маань бас одоо арилсан бас сайхан мэдээ байгаа. Тан дээр өөрт ч нүү? Надаар бас байна. Бас манай хамгийн анхны үйлчлүүлэгч охин байгаа. Тэр охин маань одоо миомтой гээд одоо олон жил бас өвдөж байсан. Хагалгаанд орох байсан бол энэ аппаратын дээр маань нэг сар суугаад миом нарилсан байгаа. Тэгээ шинжилгээгээ барьж орж ирсэн. Манай хамгийн анхны үйлчлүүлэгч маань тийм баяртай мэдээд ирсэн дээ. Тэгэхээр хүний одоо нэг хүн дээр одоо надад жишээлбэл ядрах, стресстэх байлаа, нойргуудах байлаа, үе мөчний асуудал байлаа гэж бодоход энэ аппарат дээрээс суухад бүгд яг нэг зэрэг илааширч байгаа юм байна. Тийм, ер нь одоо яагаад ингээл ид шидэм юм шиг бүх юм илаашаад байгаа юм гэхээр нөгөө л биеийн температур 1 градусаар нэмж өгөөд дулаанаар эмчилж байгаа. Тэгээд цус цэвэрлж өгч байгаа, цусыг шингэлж өгч байгаа. Нөгөө нас залуу цус шингэн гэдэг чигтээ хүүхдийн цус шиг л гоё эрүүл цустай болж байна гэсэн үг. Тэгэхээр бие маань эрүүлж идэл байгаа.
Цус ирүүлж их гэдэг дээр дэлгэрүүлээд ярил. Цус шингэрээд ирэхээр зэрэг одоо цуснд одоо холестерин те судасны хаананд одоо их бохирдол наалдсан байгаа шүү дээ. Өөх тос холестерин одоо ямар өвчлөл өрөвсөл эднэр те тэр бүгдээс болж хүний бие өвдөж байгаа. Өрөвсөл хаана вэ? Тэнд өвчлөл үүсэж байгаа. Тэгэхээр энэ аппарат маань бүх өрөвслийг ингэж эмчилж өгч байгаа. Өрөвсөлгүй болгож өгч. Тэгэхээр нөгөө цус маань цэвэрлэгдээд шингэрээд ирж байна. Тэгэхээр хүний бие эрүүлжээд ирж байгаа. Ер нь альва бүтээгдэхүүнийг хэрэглэхээр нэг за тийм хүнд хэрэглэх хориотой ч гэдэг юм уу те ийм юмнаас одоо мэдрэг болоод хэрэглэж болохгүй ч гэдэг юм уу байдаг шүү дээ. Энэ аппаратны хувьд тийм асуудал байна. Энэ маань хориглох заалт байхгүй, жирэмсэн хүнэл сууж болохгүй. Бусад бүх хүмүүс энэ өндөр давтамжийн долгиом гэдэг манай дулаанаар эмчилж байгаа болохоор зөвхөн таныг өөрөөр чинь л эмчилж байгаа байхгүй. Зөвхөн биеийн градусыг 1 градусаар нэмж өгч байгаа. Тэгэхээр өөр хориглох заалт ямар ч юм байхгүй. За тэгэхээр CDR компанийн хувьд бол зөвхөн одоо яг энэ аппаратаараа дагнаал үйл ажиллагаа явуулж байгаа гэж ойлгох нь шүү дээ. За аппаратаа та ахаад нэг сайхан магтаад нэг хэлээд гэж. Одоо хүн болгоныг л энэ аппаратын маань хэрэглээд ийм хэрэглэхгүйгээр те имлэг явж одоо очир дараа элдв асуудал үүсгэж стресстгүйгээр аппарата гэртээ аваад сайхан телевизээр үзэнгээ суугаад тэгээд эрүүл сайхан болцгоё л гэж хэлмээр. Тэгэхээр энэ Vigor гэж нэртэй энэхүү аппарат маань бол яг нөгөө хүний өвчнийг амжилахаас илүүтэйгээр ерөнхий хүний биеийн эрүүл мэндийг одоо дээшлүүлэхэд илүү тустай зүйл шүү гэдгийг бас та нар маань сайн ойлгож аваарай. Мэдээж хэрэг эмчийн зааварчилгаан доор өөрсдийн одоо өвчлөө мэдснийхаа дараа бас ашиглах юм бол илүү тохиромжтой байх юм байна тийм үү? Ер нь хориглох заалт илдүү юм байхгүй л дээ. Зөвхөн энэ нөгөө айл гэр бүрт байх эрүүл мэндийг дэмжих аппарат. Солонгостой хүмүүс ер нь яаж хэрхэн хэрэглээд байна? Солонгостой зүгээр л одоо гэртэл бүгд бас суугаал хэрэглэнэ. Имлэг одоо энэ тэнд үйлчлэгээний төвүүдээр бас ингээд тавигдсан байдаг. Тэгээ уншуулад өөрсдөө суугаа явчихд юм лээ. Манай дээр бас нэг 2 солонгос энэ манай энд байдаг аппарат танаад байгаа мó гэд ирж суусан. Тэгээд 2 солонгос маань ирж суугаад бүр гайхаад энэ манай Монголд бас байна уу? Энэ нэстэ сайн супер шүү явсан. За таны өөрийн эргэн тойрны хүмүүс ер нь энэ аппарат дээр хэр ам сайтай вэ? Ам сайтай манайхан бол одоо баг бүгд л хэрэгжилж байна. Манайхан ер нь бүгдээрээ үе мөч өвддөг хүмүүс. Тэгээ бүгдээрээ одоо өвдөх зүй үүрэг болсон. Энэ аппаратаа бүрстэ шүтэн бишрээл хажуу эргэн тойрны хүмүүс маань хүртэл одоо эсвэл энэ нэрээ үнэхээр сайн юм аа л гэл. За энэ аппарат маань бол олон улсын стандартын шаардлага хангасан юм аппарат юм байна. За тэгээд айл гэр борлогонд одоо байхад 2 наснаас дээш бүх хүн хэрэглэхэд ийм тохиромжтой юм байна. Жирэмсэн эмэгтэйгээс бусад бүх хүн хэрэглэх. Хүүхдүүдэд маань болохоор одоо ямар нөлөө үзүүлэхийг бол одоо нөгөө сүүлийн үед чинь те шинжлэх ухаан хөгжөөл одоо хүүхд болгон техникийн юутай болсон байгаа шүү. Хамааралтай болсон. Тэр бүгдийг биенээс хорыг гаргаж өгнө. За тэгээд бас өндөр болох дааврыг идэвхжүүлж өгнө. Ханаа томоо тусахгүй байна. Одоо эд өвлийн нөгөө ханаадны үеэр эднэр чинь хүүхдүүд суухад жоохон ингээд нус гоожол ингээд зүгээр болчихж байгаа. Тэгээ нөгөө биеийн дулааныг өсгөж өгж байгаа болохоор ханаадны эдээс өгдөг юм шиг. Тэгэхээр эмэгтэйчүүдийн өвчлөлийг эдгэж нэхэр эрэгтэйчүүдэд бас адилхан нөлөө байна уу? Адилхан нөлөөтэй. Ерөөсөө л хүн болгонд л адилхан. Эрэгтэйчүүдэд маань нөгөө төрөө булчирхаан өрөвсөл, төрөө бүтлчирхаан шохоожлтэй тэр бүгдэд маань энэ маш үр дүнтэй. Энэ доторх одоо элэг бөөр зүрхч гэдэг юм уу тэр эргэтэн тогтолцоонд нөлөө байна уу? Байна. Одоо нөгөө элэгний өөгчлөлт те дотор өөх эднэр бол маш сайн л. Өөр байдлаар дэмжих. Тэгээ одоо элэгний ВЦ вирус эднэр бас идэвхжлэн буурна. Ерөнхийдөө нөгөө хүний бие чинь гол асуудал нь цус байна. Тэгэл тэр цус шингэлэг эрүүлжээд ирэхээр зэрэг бие физиолог ер нь эрүүлжих процесс явагдаад байна л гэж бодож байна. Хүний биеийн дулааныг нэмэгдүүлээд цусыг шингэлээд за энүүгээрээ ингэж даамжраад бие эргэтэн тогтолцоонд бол эрүүлчих юм боломж болцоо бүрдүүлж өгдөг байх нь шүү дээ. За ойлголоо. За танд одоо үзэгчдэд зориулаад илүү дэлгэрэнгүй бас өгөх мэдээлэл байна. Одоо ярилцлагын маань хугацаа одоо энэ төрөйд бас дуусч байна. Одоо хагалгаанд орох заалттай ч юм уу одоо өвдөг хөл нь өвдөж зовж байгаа бас залуу хүмүүс эднэр байвал те хагалгаа гэж ярахаасаа өмнө манай аппаратн дээр ирээд суугаад гэртээ худалдаж аваад тэгээд хагалгаа ихгүй эрүүл сайхан болоороо л гэж хэлээ. Одоо өөрөө нөгөө айгүй тийм явж чадахгүй хэцүү байсан болохоор
яг тэр зовлон мэддэг болохоор тэр хүмүүс маань эрүүл сайхан болоосай л гэж үзэж байна. За та яг өөрийнхөө нөгөө жишээн дээр зөвхөн үеийн хүчтэй холбоотой юм а төлөхгүй явах гэдэг шүү дээ, тийм. Тэгэхээр энээс гадна одоо хүүхдүүдийн дархлааны асуудал өсөл тэгээд маш олон зүйл дээр нөлөөлөх юм байна. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн төрөө булчирхай, за эмэгтэйчүүдийн асуудал, за айлг бөөр зүрхний одоо өөхлөл гэх мэтчлэн маш олон одоо ийм өвчлөлийн үед ч гэдэг юм уу маш олон зүйл дээр таны биеийн одоо ерөнхий эрүүл мэндийг дэмжихэд юм тустай ач тустай аппарат юм байна шүү. За тэгээд та бүхэн маань илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дэлгэцийн доор барилах утсаар холбогдоод авах боломжтой. За хоёр салбарыг бас мөн байршуулсан байгаа. Салбар дээр очиод бас аппарат өөрсдөө үжиж сонирхоод худалдаа авалтаа хийхэд бол бас болох бах тийм үү? Тийм. Одоогоор орон нутагт бас байгаа. Хоёр нэг орон нутгийн хүмүүс маань хэрэглэгч болоод явж байгаа. Хинтээ аймаг, Өмнө Говь аймаг хоёр. Хинтээ аймгийн хүмүүс, Өмнө Говийн хүмүүс маань одоо хот руу гэлтгүү аймгийнхаа төв дээр энэ салбар дээр очиод үйлчлүүлж бас болно. Тэгэхээр аппарата зөвхөн өөрсдөө гэртээ худалдаж авахаас гадна салбарууд дээр очиод өдөрт одоо 30 минут очиод өөртөө цаг зарцуулаад суугаад авах боломжтой гэсэн үг юм. Боломжтой тийм. За ойлголоо. За ингээд энэ түрээд өнөөдрийнхөө ярилцлагыг өндөрлөж байна. За Vigor гэдэг нэртэй энэхүү одоо аппаратыг та бүхэндээ танилцууллаа. За өнөөдөр студид маань хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. За баярлалаа. Өдрийн үзэгчдээ шинэ өдрийн ярилцлагын нэвтрүүлэг эхэлж байна. Өнөөдөр студид маань AM Dermalab компани гадаад харилцаа хариуцсан захирал Ким Дуян болон за May Beauty салоны захирал Баяр Цэцэгнэр хүрэлцэн ирсэн байна. Та бүхэнд энэ өдрийн мэнд. Энэ өглөөний мэндийг хүргэе. Сайн байна уу? 반갑습니다. За баярлалаа. За өнөөдөр бид бүхэнд одоо Солонгос улсын одоо дэвшилтэт технологиор хийгдсэн одоо нэг шинэлэг юм аппаратыг танилцуулахаар AM Dermalab компани захирал маань хүрэлцэн ирээд байгаа юм. За эхлээд та өөрийнхөө одоо компани болоод өөрийнхөө тухай одоо мэдээллийг үзэгчд маань хүргүүл яаж байна. Сайн байна уу? 반갑습니다. Би AM Dermalab компани гадаад харилцаа хариуцсан захирал Ким Дуян байна. Манай компани мискүүгээр, зүгүүгээр гоо сайхны болон эмнэлгийн зориулалтаа аппарат, бюст болон арьс арчилгааны ампул үйлдвэрлэдэг компани байна. Манайх бол 2009 оноос эхлэн өдий хүртэл дэлхийн олон оронтой хамтран сургалт интернет болон олон улсын сургалт зохион байгуулж ажиллаж байгаа. Эннийхээ үр дүнд одоо өнөөдөр анх удаа Монгол улсад анхныхаа салбар салоныг нээж та бүхэндээ өнөөдөр энд уулзж байгаадаа их баяртай байна. 된 것 같습니다. За маш их баярлалаа. Тэгэхээр энэхүү компани бол үүсгэн байгуулагдаад 16-7 жил болсон. За ийм компани байгаа юм байна. За дээрэс нь яг энэхүү одоо аппаратыг бол Монголд анх удаа May Beauty салон дээр оруулж ирж байгаа юм байна. Албан ёсны эрхтэйгээр. Тэгэхээр энэ аппаратны маань хамгийн гол ач холбогдлын талаар эхлээд ярилцъя. Тэгээ манай компани нь болохоор өөрсдөө эмнэлгийн болон гоо сайхны зориултын тоног төхөөрөмж үйлдвэрлэх мөн арьс арчилгааны бүтээгдэхүүн, skin booster олон төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. Одоогоор дэлхийн 25 оронтой хамтарч ажиллаж байгаа. Тэгээ хамгийн бага охин гэхлээр Монгол улсад манай Баяраа захирал байгаамаа. 사장님하고 함께 하게 되었습니다. Ерөнхийдөө монголчууд бол арьс арчилгаа за ямар нэгэн байдлаар месийн болон месийн бус аргаар өөрсдийнхөө арьсанд нөлөөлөх зүйлийг ер нь сөүлдэл хэрэгжилж хэвшсэн. За Солонгосын ард иргэд болвол аль хэдийн одоо гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэглээ заншсан. За ийм байдаг штэ тий. Тэгэхээр зарим хүмүүс хэлдэг штэ Солонгос хүмүүс хөөрхөн байна гэдэг. Наадвал ч өстөн хагалгаанд орсон янз янзын юм хэрэглээд ийм байгаа гэд. Манайхан болохоор ямар нэг юм хэрэгжилчээр эргээд одоо нас явах тусам сөрөг үр дагавар нь илүү одоо онцгүйгээр гарч ирж илрэнж гэдэг юм уу одоо ийм хандлагатай байдаг. Энэ тал дээр та одоо ямар мэдээлэх вэ? Тийм. Манай компани болохоор энэ арьсанд ямар ч аюулгүйгээр зүүгүүгээр, мискүүгээр, арьсанд ямар нэгэн шарх сориг үүсэхгүйгээр толгойн оройноос эхлээд хөлийн уул хүртэл арьс арчилгааны энэ бустерийг байнгын туршилт шинжиллийн үр дүндээр зохион бүтээж одоо хүмүүст хэрэглээ сэтгэл ханамжтай
баталгаа их хүлээж сайхан үг сонсож байгаа. Хүмүүс болохоор арьсанд ямар нэгэн юм орох, арьсанд одоо янз бүрийн гадны нөлөөгөөр үйлчлэгээ үзүүлгээд одоо арьсанд ямар нэгэн аюулгүй одоо бас ямар нэг юм үүсэх болов гэд хүн болго юу гайхаад санаж байгаа. Гэхдээ манай Солонгост бас сүүлийн үед K-food, K-beauty гэдэг одоо их алдартай дэлгэрч байгаа. Тэгэхээр манай компани болохоор Солонгост одоо эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийн одоо сургалт шинжил судалгаа хариуцсан тэр байгууллагаас манайх 2025 онд хамгийн шилдэг аюулгүй бүтээгдэхүүн гэсэн хамгийн өндөр шагналыг энэ жил хүртсэн байгаа. Тэгэхээр манай бүтээгдэхүүн болоо арьсанд ямар нэгэн аюулгүй 50 одоо хинч ямар ч насны хүн хэрэглэхэд тохиромжтой. За баярлалаа. Тэгвэл бүгдээрээ ерөнхийдөө одоо бустер гэж яриад байгаа шүү дээ, тий? Аппарат болон за бустерийнхаа талаарх мэдээллийг үзэгчтэй өгөөд явчихдаг. Тэгэхээр манай энэ аппарат болохоор ямар нэгэн зүү байхгүй ямар арьсанд ямар нэгэн шарх сориг үүсэхгүй тэгээд арьсыг тайвнаар одоо арьсан тижэл өгөх, арьсны гүнд шингээж өгөх үйлчлэгээ үзүүлдэг тийм аппарат юм аа. Энийхээ тусламжтайгаар бид нэр одоо арьсанд хэрэгтэй энэ ампул бустерүүдийг арьсандаа хийж үйлчлэгээ үзүүлэх юм аа. Өөртөө илэрсэн энэ гоо сайхны ампул бүтээгдэхүүнийхээ тусламжтайгаар 5 удаагийн үзэсгэлэнд бид нар маш их амжилттай оролцсон. Эхнийх нь болохоор 2024 оны 9 сард Пусаны Chemix фестивал, хоёр дахь нь 2024 оны 10 сард болсон Суваны Beauty фестивал, гурав дахь нь болохоор 2025 оны 1 сард болсон Jazz Las Vegas болсон олон улсын фестивал, 2025 оны 8 сард Инчон сундууд болсон гоо сайхны фестивал, 2025 оны 9 сард Илсан Кинтекст болсон гоо сайхны фестивалуудад бид нэр өөрийнхөө бүтээгдэхүүнээр амжилттай оролцсон. За тэгэхээр та бүхэндээ бид нэр өөрсдийнхөө үйлдвэрлэсэн бустерүүдийн талаар танилцуулъя. За хамгийн анх Double P буюу PDRN-50 энэ бустерийнхаа талаар танилцуулъя. Энэ бол загсны төрснөөс гаргаж авсан арьсныг нөхөн төлжүүлэх, арьсан тижил өгөхөд их чухал үүрэгтэй бустер юм аа. За дараагийн бүтээгдэхүүн болохоор Exozone буюу энэ нь болохоор хүний ихсээс гаргаж авсан ер нь бол хамгийн шилдэг бүтээгдэхүүн. Энэ болохоор арьсыг нөхөн төлжүүл арьсны эд эсийг шинээр дахин бий болгоход их чухал үүрэгтэй бүтээгдэхүүн юм аа. Энийг бустерыг болохоор дангаар нь хэрглэж болно. Бас өөр төрлийн бустер амплуудтайгаа хольж хэрглэж болно. Солонгос сүүлийн үед бол үйл эсийн бүтээгдэхүүн орсон гоо сайхны бүтээгдэхүүн хамгийн алдартай хүмүүсийн хэрэглэх дуртай хайц сургалдаг бүтээгдэхүүн болоод байгаа юм аа. 네, 다음은 콜라겐입니다. Тийм, коллаген нь болохоор хүний арьсанд зайлшгүй шаардлагатай. Хүн нас ахт тусам коллаген багасаад одоо арьсан сулраад унждаг. Тийм учраас арьсанд биеийн коллаген ээжээд арьсан чанга хатуу эрүүл чирэг байна. Та нар бол коллаген гэдэг үгийг их сонсч ирсэн ба. Коллаген бол арьсанд зайлшгүй шаардлагатай арьсны уян хатан чанарт нөлөөлдөг. Манай компани энэ бас шилдэг бустер байгаамаа. 네. 한 스킨 부스터입니다. Line гэдэг манай компани хувьд ч бас айгүй их өндөр одоо үр дүнтэй бүтээгдсэн хүмүүсийн эрэлттэй хамгийн их хэрэгэлдэг бүтээгдэхүүний нэг бол энэ V-Line юм аа. 네. 많은 분들이 бустер амплуудаас хамгийн одоо та нэг номерийнх нь юу вэ гэж надаас асуух юм бол би та бүхэнд S-Line, V-Line энэ тариагаа хэлж 추천합니다. Тий, Skin Booster V-Line болохоор одоо хүмүүсийн хамгийн их алга болохыг хүсдэг давхар ирүү, унжсан хацар, гидээс, гарын буглаг, хөл одоо ер нь хэрэглэхгүй газар байхгүй. Хүнд хамгийн одоо дасгал хөдөлгөөн хийгээд ч гэсэн арилдгүй тэр нууц газруудыг хүртэл манай энэ бүтээгдэхүүн арилгаж өгч чадна. За дараагийн бүтээгдэхүүн болохоор Hydro Pure HA гэдэг бүтээгдэхүүн байгаа. Энэ нь болохоор гиалурин хүчил юм байгаа. Тэгэхээр хүний биед гиалурин дутагдахаар одоо чигшилгүй болно. Хүний царайны өнгө бас бүдэгрэн. Тэгэхээр энэ бидний хамгийн одоо аюулгүйгээр арьсны гүнд чигшил өгж нэг осондоо хүн ус уух хэрэгтэй байдагтай адилхан бидний арьс ч гэсэн бас ус чиг байнгын авах шаардлагатай. Тэр бүхний минь өгж өгдөг бүтээгдэхүүн бол энэ гиалурин байгаамаа. Чигшилтэй гялдсан арьс энэ бол
коллаген HA байгаамаа. Эмзэг арьстай болон одоо залуу хүүхдүүд насны онцлог гэж ярьдаг штэ. Нөөрөөрөө батгшил ихтэй. Энэ хүмүүс зориулсан бүтээгдэхүүн байгаамаа. Энийг хэрэглэх юм бол таны арьс гүлгэр толгор эмзэгшил нь алга болж нөхөн сэргээгдэх болно. Тэгэхээр энийг бол хүмүүс одоо ядардаг, нойр муута явсны дараа бол эмзэг арьс болон тэрийг эмзэгшлийг арилгахын тулд энэ бүтээгдэхүүнийг хэрэглэх юм бол арьсны өнгө нөхөн сэргэж арьс гүлгэр толгор болж өгнө. Бид хэд бол бүх хүн ялгаагүй хөгшрөхийн алдад одоо нүүр арьс унжина. Тэгээд арьсны хөгшрөлт явагдаж ирдэг. Хүмүүс хөгшрөх тусмаа хамгийн их л төрүүлж мэдэгдэх нүдэнд орох хонхорхоо, хоёр хамрын хонхорхоо, бас нүүр унжих. Энэ бүхнийг болохоор режиссеран богино хугацаанд та нарыг буцан нөхөн төлжүүлэх үүрэгтэй шүү. За маш их баярлалаа. Ёстой л нөгөө эмэгтэйчүүдийн хамаг асуудлыг л шийтгэл төрөл бүрийн л бүтээгдэхүүн байна гэж би ойлголоо. Тэгэхээр баяр цэцэгчийн маань хувьд болохоор яг энэ бүтээгдэхүүн яг Монголд бол танаас л анх удаа аль биесны эрхтэйгээр оруулж ирж байгаа юм шүү дээ, тий. Тэгэхээр Монгол эмэгтэйчүүдийн хувьд энэ нэлээд хэрэгцээтэй зүйл гэж би бол ойлгоод байна. Монголд орж ирээд удааг байгаа л да. Сая 10 сараас эхлээ бид нэр салон дрэг хийгээд эхэлсэн. Тэгээд одоо болохоор зэрэг өөрөө ирсэн сая 2 хоног яг манай салон дээр өөрөө хийж хүмүүст үйлчлэгээ үзүүлсэн. Тэгээд яагаад авчрах болсон гэхээр энэ зөвхөн ингээд солонгосын гоо сайхны бүтээгдэхүүн гэхээр заавал солонгос явж үйлчлэгээ авах гэдэг те. Тэгэхээр яг тэрийг нь Монголд бас хийх боломжтой болсондоо би маш их баяртай байгаа. Ер нь Монгол бүсгүүчүүд салоноор үйлчлүүлэх нь бол нэлээдгүй илбэг болсон юм шиг одоо анзаарагдаад байгаа шүү дээ, тий. Өмнө нь бол салон гэдэг үгч бараг мэдгүй л ийм одоо орчин нөхцөлтэй байсан гэж хэлэхэд буруудахгүй байх гэж бодож байна. Тэгэхээр яг энэ төрлийн бүтээгдэхүүнийг ер нь хэр эрэлт нь ер нь хэр байдгийг. Одоо болохоор зэрэг энэ 25 оноос эхлээд бид нар яг сая 10 сараас эхлээд хийж эхэлж байгаа. Тэгээ эрэлт бол айгүй өндөр байгаа. Хүмүүс яагаад тэгэхээр хийгээд шууд ажилдаа орж болно. Одоо тэгээ ямар нэгэн тарилга хэлэхлээр ийм одоо юм жижигэн бондгор үсэх жоох ингээ хавдах те нэг тийм байгаад. Энэ тарилга болохоор зэрэг шууд 2-3 дахь давхраг буюу ингээд арсныхаа доор айгүй сайн үйлчлэн. Гэхдээ ямар ч тийм одоо цус гарахгүй, тэгээ өвдөлт авахгүй, тэгээ өвчин амдах тос төрөхгүй. Би бас гайхаад байна л да одоо ямар ч зүв байхгүй. Тэгээд ямар нэгэн гаднаа одоо шарах ч гэдэм үү, хавдах улаах ч гэдэм үү тийм одоо зүйл илэрхгүй тэгсэн хэрнээ арьс руу орж үйлчлэх гэдэг нь шүү дээ. Тэгэхээр энийг одоо ямар технологи гэж нэрлэх вэ? Энэ болохоор энэ эндерможет гэдэг энэ аппаратынхаа тусламжаар хүний арьс болохоор зэрэг ерөөхдөө ингээ харах юм бол одоо юм жижигэн нүхтэй байдаг тийм. Тэр нүхээр шууд агаарын одоо юм даралтаар ингээ шууд арьсны гүнд оруулж өгч байгаа. Тэгэхээр бас сонирхоод байвал хийлгэж үзэж болно. За тэгээ сая тэр яриад нь штэ нөгөө Монгол эмэгтэйчүүд гэлтгүүгээр ер нь бараг дэлхийн нийтэд эмэгтэйчүүдийн л хамгийн гол асуудал нь давхар ирөө. За нөгөө нэг авгаан мах гэж бид бүхний нэрлээд заашсан. За одоо энэ хэсгүүдийг энэ V-line бустрээр бол арилгах боломжтой гэж би ойлголоо. Тэгвэл энийг нэг туршаад үзэх үү? Тэгэхээр бид нар одоо энийг шууд туршилтан дээр гүйчийнхаа нүүрэнд одоо шууд хийгээд харуулах байна. Тэгэхээр манай компани бүтээсэн M-Dermagit энэ аппаратыг ашиглаад бүтээсэн одоо гоо сайхны энэ амплуудыг ашиглаад одоо арьс чангалах, арьсыг цайруулах, арьс чигшил өгөх, арьсыг нөхөн сэргээх, арьсны эмзэгшил арилгах энэ олон үйлчилгээг мөн одоо V-line болох энэ үйлчилгээг толгойн оройноос бас үүс арчилгааны бүтээгдэхүүн байгаа. Ингээд толгойн оройс хөлийн хул хүртэлх цөмөрөө бүх үйлчилгээг зөвхөн энэ хэдэн бүтээгдэхүүнээс авч болох боломжтой. Шууд энэ үйлчилгээг одоо хийлгэлээ гэж бодъё л доо. Тэгэхээр үр дүн тэр дараа мэдэгдэх үү? 네. 지금 바로 이거 지금 네, 가능한 시술하다만 그 자리에서 효과가 있습니다. 네, Тэгэхээр шууд бас үрдүнгийн харах боломжтой. Манай нэвтрүүлэгч болох тэр угаасаа хөөрхөн царайтай, царайн гэрэлсэн, нүүр чигшилтэй, их хөөрхөн арьс бас сайтай тийм охин байна. Гэхдээ өнөөдөр бид нэг талд чинь эхлээд үзүүлэхийн тулд хүмүүс нөгөө харуулахын тулд нэг талд чинь эхлээд энэ V-line аппаратаараа амплыг хийж үзүүлээ. 여기에서 라인 와이어를 하나 꺼내고 커넥터를 넣어서 저희가 실린지를 사용해가지고 이렇게 주사를 이렇게 액을 꺼내게 됩니다.
보이시나요? эндээс одоо бид нэр ампулаа ингээд савруулж 심플합니다. 네. 이거를 여기에 넣고 그리고 저희가 페이스 라인으로 해서 3으로 지금 여기 설정이 되어 있습니다. Тэгэхээр бид нэр нүүрэнд хийдэг юугаар 네. 3 гэдэг тохиргоо. 아프지 않아요. 손 이렇게 한번 해보시겠어요? 앉아 계시면 되고요. 손 이렇게 아픔이 없이 피부의 스킨 부스터가 흡수가 되는 것을 도와주는 기계입니다. Тэгэхээр одоо та нарын харж байгаачлан өөрт чинь өвдөлт мэдэрч чинь 아프지 않으시죠? юу ч ерөөсөө мэддэггүй юм байна. ингээд өвдөлтгүйгээр ямар нэгэн хүнд зовиргүйгээр энэ арсны гүнд 80% одоо манай энэ бүтээгдэхүүн ампул маань шингэж ороод 20% нь арсныхаа гадар айхгүй байгаа үстэй. Ёстой айх юм байхгүй маань. Энэ зүгээр ингээд 네. усан буугаар ус шүршиж байгаа юм шиг л санагдаж байна. 그러면 얼굴에 맞을 준비가 되셨어요? За нүүрэндээ үйлчлэгээ авах бэлэм сэтгэл санааны тайван байдалд орсон уу? 제가 오늘 할 곳은 여기 너무 예쁘시지만 이쪽에 얼굴을 위로 리프팅하는 거를 보여드리도록 하겠습니다. 한쪽만 이쪽으로. нэвтрүүлэгч маань үнэхээр хөөрхөн байгаа ч гэсэн одоо эрүүний доороос эхлээд хажуу тал руу V line болгох S line. 자, 쏘겠습니다. 아프신가요? өвдөж гин үү? Нүгөө юу ч мэдрэгдэхгүй байна. 안 아프시죠? Ийм хэлбэрхэн аргаар ингээд V-line болчих юм уу? Тийм, энэ болохоор нөө арсныхаа гүнд 2-3 дахь давхрах дээр орж байгаа. Оо, ямар сонирхолтой. Тэгээд бас аюу гоё сонирхолтой бичлэгнүүд миний утсан дээр байгаа. Би нөө яг хийж яхахын ингээд бичиж авч ирсэн байхгүй. Тэгээд ингээд одоо төмсөн дээр тэгээд одоо сангивсаал махан дээр тэгээд юм нөө одоо цэлцэгнүүрэн дээр хийж байгаа бичлэгнүүд байгаа байхгүй. Тэгээд гот ингээд дээрэс нь ингээд яг ингээд хийж байгаа боловч яг ингээд арсныхаа доошоо ингээд нэвт ингээд ороод тэгээд тэрийг хийсэн юугаа ингээд зүсэд үзүүлэнгууд доошоо яг ингээд 2-3 см орсон. Тэмчлэгнүүд надад бас аяг их байгаа. Энд арс руу юм нэвтрэхийн тулд нилээ хүч шаардна л гэж бодоод идэг штэ. Тэгсэн чинь энэ ч энэ одоо хэр удаа үргэлжлэх вэ? Ингээл ер нь бол аягүй хурдан. Ингээл бас одоо бараг хийгээд дуусчих. 괜찮죠? 아프지 않죠? өвдөг 어떠세요? ерөөсөө өвдөхгүй нөө. 그리고 미리 저희가 여기 알코올 솜으로 얼굴을 닦아놨습니다. 메이크업을 하시고 하시는 게 아니고 깨끗하게 클렌징 하시고 나서 사용하시면 됩니다. Тэгэхээр бид нар бол урьдчилаад спиртээр арчаад өөрийн доод хэсгийг цэвэрлсэн байгаа. Ер нь одоо будагтай нүүрэн дээр биш, цэвэрлсэн нүүрэн дээр хэрэглэх ёстой юм шүү. 한 번 더 하도록 하겠습니다. Тийм дахиад нэг хийгээtig ингээд нэг удаа биш дахиад давтаж хийдэг байхгүй. Одоо нэг юм шилтэй амплаа дуустал нь нэг талдаа хэрэглэнэ л гэсэн үг үү? Үгүй нэг юм ампл нь болохоор зэрэг яг олон хүнд хуваагдаж ирдэг. Энэ үрээ грамм ихтэй байхгүй. Хэрвээ зарим жоохон эмзэг арстай хүмүүс нь өвдөж ин гэж хэлэх юм бол бид нэр урт талд нь ийм пивер зөөлөвч хушуу тавьж өгдөг. Одоо духны хэсэг байна. Одоо ястай ойрхон хэсэг байна шүү дээ махгүй. Тэр хэсэгт болохоор бид нэр ийм зөөлөвч хушуугаа ашиглаж өгдөг. 지금 한 번 저희가 사용했고요. 이제 두 번째 저희가 시술을 하도록 하겠습니다. За бид нэг удаа сая хийсэн. Одоо хоёр дахь удаага давтан хий. За яста ямар ч айдас байхгүй, ямар ч өвдөлт байдаггүй юм байна. Тэгээд зүгээр л яг ингээд ингийн л товшиж байгаа мэдрэмжил төрд юм байна. Тас төрхүүлж байгаа юм шиг санагдаж байна. Тэгэд энэ ингээ хийгдэж хахад одоо ингээ хийгээд үр дүн ингээ шууд харагддаг. Гэхдээ бас энэ чинь 2-3 сарда айгуу сайн барьдаг. Нэг хийхээр 2-3 сарда үйлчлэл нь хэвээрээ байна гэсэн үг юм биш үү? Тий. Ярсныхаа доор айгуу удаан тэгээ байж. Энэ одоо хийхэд юм хялбархан өвдөлтгүй юм чинь би өөрөө ч хийж баг болохоор юм шиг надад санагдаж байна. Тийм ер нь болохоор зэрэг зүггүй болохоор зэрэг өөртөө аваад өөртөө бас бүсгүүдээ захиалж аваад өөртөө хэрэглэсэн ч болсон болохоор.
림프관 따라서 저희가 이렇게 써주겠습니다. Одоо лимфээр яваад байна л та. Тунгалгын бичиг байгаа шүү дээ. Лимф. Тэр дээгүүр бас яваад лимфийг хийх хэрэгтэй. 자, 2번 했습니다. 어떠신가요? 2 удаа хийлээ. Ямар 거울 한번 보세요. 2번 했습니다. талиндаа хараад үзсэн. Ямар хөө вэ? За ямар харагдаж байна гэдэг чинь. Надад бол их ялгаатай харагдаж байна. Энэ тал нь арай 네. шуугдсан юм шиг, өргөгдсөн юм шиг өдрөж төрж байна. 네. 양쪽을 다 맞으면 얼굴이 굉장히 작아졌다는 말씀들을 많이 하십니다. Яна энэ тал бүр айгүй хүнд өргөд байгаа юм. Тий. Ер нь надад 2 талаа хоёулангийн хийлэнгүүд хүмүүс нүүр их жижигрээд хөнгөрчлээ гэд хүмүүс тэгээд байдаг. 저희가 이 10ml 중에 Тэгэхээр энэ ампулман дотор 10 грамтай. 네. Сая өөрийн чинь нүүрэнд 2 дахиж одоо хийхэд 0.5 грамм л орсон. За одоо ингээд шууд 0.5 грамм юм зүгээр ингээд товшуулж байгаа юм шиг байснаа л шууд ингээд жин хассан юм шиг санагдаж штэ ийм мэдрэмж төрчихэд. Тэгэхээр ер нь бүсгүүчүүд маань шууд ганцхан удаа ингэж хийлэхэд энэ үйлчлэгээ маань хэр удаан тогтцтой байх вэ? Эргээд одоо сөрөг нөлөө байгаа юу? Манай болохоор одоо эмнэлгийн тоног төхөөрөмж судалгаа, шинжилгээ лаборатори төв байдаг. Тэр радиологийн төвгээд манай 2025 оны хамгийн шилдэг найдвартай аюулгүй бүтээгдэхүүний шилдэг шагналыг энэ жил манай энэ бүтээгдэхүүн энэ жил хүртсэн. Тэгэхээр энэ хүн болгоны дотор нэг эмзэг асуудал зовоосон юм байдаг шүү дээ. Энийг би хийлгчвэл миний биед хэр муу юм болоо, дараа нь ямар нэгэн сөрөг нөлөө байх болов гэд хүн болгоно л айждаг. Энэ болохоор одоо улсын орны бүх эмэгтэйчүүд бүх хүн адилхан. Тэгвэл манайх болохоор энэ жил хамгийн аюулгүй ямар нэгэн химийн гадны тийм бүтээгдэхүүн ороогүй экологийн бүтээгдэхүүн гэдгээр энэ жил шилдэг бүтээгдэхүүн шагналсан. Тэгэхээр би та нартай дахин нэг юм хэлэх гэсэн. Аюулгүй, хүний биед ямар нэгэн харшилгүй, зовиургүй, итгэлтэй, найдвартай бүтээгдэхүүн гэдэг шагналыг авсан гэдгээ та нар дахин нэг энэ жил тодруулж хэлмээр байна. Та нар Солонгос заавал очих шаардлагагүй. Солонгост байгаа тэр үйлчлэгийг тэрнээс тотохгүйгээр, тэрнээс илүүгээр MyBeauty салон баяр цэцэг захирлаас та нар энэ үйлчлэгийг авах боломжтой. Тэгэхээр энэ баяр цэцгийн захирлын салонд хүрэлцэж ирээрэй. Та нар сэтгэл ханамжийг мэдрээрэй. Тэгээ яг өөр дээрээ ингээд мэдрээд үтцсэн болохоор би бол үнэхээр сэтгэл хангалуун байна. Гялс төгсгөөд интлаа гэсэн өргөмөр санагдаж байна. За тэгэхээр таны сэтгэлдлийг сонсоод өнөөдрийнхөө нэвтрүүлгийг өндөрлөе. Би бас анх удаа хэлгэж үзчихэд ингээд хоёр тал нэг тал ингээ өөр болсон. Тэгээд амар итгэж ядаад тэгээд бүр амар яарсан энийг нааш авчирч нутагшуулах гэдэг айгүйх яарсан. Тэгээд та нартайгаа өнөөдөр энэ бүтээгдэхүүнээ шинэ өглөө хөтөлбөрөөр шинэ өглөөгөөр танилцуулж байгаад үнэхээр их баяртай, сэтгэл хангалуун байна. Баярлалаа. За маш их баярлалаа. Тэгэхээр энэ бүтээгдэхүүнээ Монголд бол MyBeauty салон маань оруулж ирсэн байгаа. Тэгээ MyBeauty салооныхаа хаяг байршлыг дэлгэцийн доор гаргах учраас та бүхэн маань бас тухайн одоо дугаараар болон хаягаар очиж үйлчлүүлэх бүрэн боломжтой. За салон маань гэхдээ өдөр болго ажиллах юм байна зү. Өдөр болгон өглөө 10 цагаас орой 8 цагийн хооронд бид нар ажиллаж байгаа. Тэгээд E-Mart-ийн 5 давхарт хорооллоо ийцсэн. E-Mart-ийн 5 давхарт. За E-Mart руу л ойр орхингүй. 네, 모두 E-Mart로 오세요. E-Mart тавтаа морилорэ. E-Mart ирээрээ. За тэгвэл өнөөдрийнхөө нэвтрүүлгийг энэ төрөд өндөрлөж байна. Үзэгчд маань өмнө тайлбарласан за энэ 8 төрлийн энэхүү бүтээгдэхүүнийг бол MyBeauty салон дээр очиод авах боломжтой юм байна. Тэр дараа үр дүнгээ өгдөгөө гэдгийг яг надаас бодит жишээгээр харсан баха гэж бодлоо. За ингээд энэ төрөд шинэ өдрийн ярилцлага нэвтрүүлэг маань өндөрлөж байна. За тэгэхээр телевиз үзэгчдээ одоо яг E-Mart-ийн 5 давхарт та бүхэндээ нэгэн хэрэгтэй мэдээлэл өгөх чинь юу вэ гэхээр Солонгосын Vigor гэдэг эрүүл мэндийн нэгэн төхөөрөмж байгаа. Энэ бол одоо зүгээр л хөлөө ийш нь хийгээл энэ аппаратанд хийгээл тэгэл олон төрлийн өвчнийг ангаадаг гинэ. Тэгэхээр бүгдээрээ орж татгшаа хэрэгтэй мэдээлэл авцгаая.
За би дотор нь ороод ирчлээ. Тэгээд Солонгосын Vigor эрүүл мэндийн бүтээгдэхүүн буюу за одоо яг сүүлийн үед одоо хүмүүсийн хамгийн ихээр сонирхоод байгаа энэ бүтээгдэхүүнийг одоо бас Монгол дахь албан ёсныхын төлөөлөгч болж оруулж ирсэн. За заагдар аригчаатай та бүхнийг одоо уулзах гэж байна. Сайн өдрийн мэнд хүргэе. Энэ өдрийн мэнд хүргэе. За уулзааг байж байгаад одоо яг танаа яг жинхэнэ офсдэр чинь хэлсэн шүү дээ. Тэр хүн бол нэлээд элбэг байлгүй настай хүмүүс байна тий. Тэгэхээр магадгүй одоо дөнгөж сайхан суугаад харуулсан тий танаа энэ Солонгосын аппаратыг одоо бас мэдхгүй байгаа үзэгчдэд танилцуулж өгөхгүй. Энэ ямар учиртай, ямар одоо өвчин илүү төлөвлөгөө одоо сайнаар нөлөөлдөг бүтээгдэхүүн бэ. Тэгээ өөрийнхөө бас бие дээр гарсан бас их өөрчлөлтүүд байгаа шүү дээ. Энэ талаараа манай телевиз үзэгчдэд ярьж өгөөч. За тэгээ. Манайх Vigor эрүүл мэнд компани албан ёсны дистрибьютор CTR компани гэж байгаа. За Vigor аппарат маань Vigor гэдэг нөхөн сэргээх гэсэн утгатай хүний биеийг өөрөөр нөхөн сэргээх аппарат. Тэ. Одоо цус шингэлж өгнө, биеийн дархлаа дэмжиж өгнө, биеийн градусыг 1 градусаар нэмж өгнө. Тийм болохоор одоо дулаанаар эмчлэх эрүүл мэндийн аппарат. Хүн одоо ямар өвчтэй вэ? Тэр өвчин тэр бүгдийг нөхөн сэргээж эмчилж өгнө гэсэн үг. Одоо цуснд одоо ямар өвчин байна те? Цус бөглөрөл, цус өтгөрөл, тэрнээс болоод зүрхний одоо шигдээс одоо стент эднэр тавилдаг хүмүүс байдаг шүү дээ. А тэр бүгд маань энэ аппаратн дээр суугаад цус шингрээд цуснд бөглөрөл арилаад эрүүл болох процесс явагдана гэсэн үг. За тэгээд үе мөчний өвчлөл одоо биеинд өрөвслийг арилгаж өгдөгөөр манай даваа. Тий одоо өрөвсөл арилаад ирэхээр хүний биеинд өвчлөл арилаад эхэлж байгаа. За тэгээ биеийн температур 1 градусаар нэмж өгөхөөр бас эрүүл болох процесс явагдаж байгаа. А биеийн дулаанаа хүн алдахаар одоо олон төрлийн өвчлөл үүсэж байгаа л да. Одоо хавдрын эдэс сэргэх, за тэгээ сахар, за тэгээ дулаан алдагдлаас мэдрэлийн тэнцвэрт байдал алдагдах гэх мэтчлэн тий олон төрлийн өвчлөл үүсдэг. Энэ бүгдийг маань цэвэрлэж одоо эрүүл болгож байгаа маань Vigor аппарат юм аа. Тэгэхээр энэ Vigor аппаратыг яагаад оруулж ирэх болсон бэ? Энэ шалтгаанаа манай үзэгчдэд болцохгүй тий. Энэ аппарат болохоор манайх анх одоо Солонгос улсад очиод за одоо илэгний ВЦ вирус идэвчээ, Д вирусны идэвчээд айгүй өндөр гарсан. За тэгээ Солонгост эмчилгээнд очисон чинь Солонгос эмчин зөвлөсөн. За та энэ аппаратн дээр нэг суугаад үзээч. Тэгээ хоёлаа дараа нь харъя. За тэгээ аппаратн дээр нэг сар гарan суусны эцсээр Д вирусны идэвчил арилсан. Тийм ВЦ вирус бас бүр багассан. Энэ нь болохоор зэрэг одоо Солонгост өгсөн шинжилгээнүүдээр ингээд бас гараад ирсэн байгаа. Тэгээ одоо бүр сонирх юм бол манай салбар дээр ирээд шинжилгээ юмнуудтай танилцж болно. За тэгээд энэ ах маань анда худалдаж аваад Монголдо оруулж ирээд ирсэн. Эхнэр нь гээд манай ихч болохоор зэрэг бас хэрэг өвчтэй, системний өвчтэй, үе мөчнүүдэд бас хэвтэрт байсан. За энэ дээр тэгээ суусны үндсэн дээр бас босч ирээд эрүүл болоод за тэгээд манайхан ер нь бүгдээрээ ингээд эрүүл болцгоосон да. За тэгээд за ингээд ийм сайхан эрүүл болж байгаа юмыг ер нь Монголдо оруулж ирье. Монголоор дүр өвчтэй хүмүүс байна те. Энэ бүгдийг эрүүл болгоё гэд оруулж ирсэн компани дээр. Тийм тэгээд нууц өвшөл одоо тухайлбал өвдөгний бас нэг асуудал өгч чинь хэлсэн байсан тийм. Миний болохоор өвдөг ингээд ясандаа бүр нийлцэн. Хоёр ясандаа нийлээд өвдөг солиулах, шагаа солиулах заавал ингэ зайлшгүй хэрэгтэй болсон. За тэгээд 4 сар аппаратн дээрээ суугаад ямар үр дүнд хүрсэн бэ гэхлээр нөгөө шингэн нөхөгдөөд ингээд завсаргүй ингээд нийлцэн байсан яс маань зай ороод сайжирсан. Тэгэхээр энэ аппарат маань 4 сарын хугацаанд сайжруулж өгсөн байна. Тэгэхээр үе мөчний өвчтөй, үе мөчний одоо өвдөгний үе солиулах хагалгаанд орох шаардлагатай хүмүүс маань хагалгаа гэхээсээ нин төрөд манай аппаратыг зориод ирээд суугаад нэг бол гэр бүлээрээ одоо суугаад худалдаж аваа те бүгдээрээ эрүүл болох бас боломжтой. Тэгэд бас телевиз үзэж байгаа үзэгч зарим нь бас бодж иж болох юм да. Ийм залуухан бүсгүүд одоо тэгээд яалаа гэж одоо бас тийм өвчний ийм асуудал тулгардаг юм бэ. Бас энэ худлаа одоо бүтээгдэхүүнээ одоо рекламдах гэдэг юм шүү гэж боддог шүү дээ. Тэгэхээр яг эмчин яг ямар онцтой яагаад бас одоо харахад бол нэлийн залуухан биш үү тийм. Миний хувьд ч гэсэн одоо бас жишээлбэл үе мөчин зэрэгтлээ одоо бүр настай хүн шиг ингээд хоорондох шингэн үе хоорондын мөгөөрс идэл хүртэл байхгүй болно гэдээ бас хэцүү санагдаж байгаа байна.
Системний өвчин тэгээд нөгөө гормоны юм олон жил ууснаас болоод одоо би чи 18 жил уусан байна. Тэгээд энэний одоо сөрөг нөлөө нь болохоор энэ үеийнхаа эдисийг иддэг. За тэгээд нөгөө би чинь бас буруу юм нөгөө коронагийн үеэр кальц өөр кальц уугаад одоо манайхан бас нөгөө ингээл за энэ кальцэл сайн гэл уудаг нь бас алдаа болсон л доо. Кальц тэгээ буруу ууснаас болоод одоо бас нөгөө эдис алдагдсан. Нөгөө ясандаа бүр нэлээ нөгөө кальцийн дутагдлаасаа болоод ясны сэрэгжилтэд нь. Тэгээ өмнө нь одоо бүр одоо ийм болцсон. Ингээ ясандаа нийлцэн ийм байгаа. За тэгээ 4 сар Vigor аппаратн дээрээ суугаад ийм гоё болсон байна. Ингэж зай орсон. За тэгэхээр бид нар болохоор зэрэг ер нь одоо зарим хүмүүс одоо ирээд хэлж байгаа л да. Үгүй ийм сайхан юмаа эртхэн рекламдахгүй яасан бэ? Үгүй та нар ч одоо Facebook мөг юмар ярихгүй яаваа. Эрт мэдсэн бол би одоо эртхэн ингээ ороод зүгээр болох байсан ингээл одоо зарим хүмүүс бас тэгж байгаа. Тэгэхээр энэ маань нөгөө цаг хугацаа шаарддаг болохоор бид нар ч одоо яг бодит өөрсдөн дээрээ тулгуурласан юмаа л одоо хүмүүстэй хүргэж байгаа штэ. Тийм болохоор зэрэг 4 сар хүлээсэн юм аа. Тэгээд 4 сарын үр дүнгээ хуваалцахын тулд бас реклам сурталчилгаа хийгээгүй маа гэж хэлгэсэн. Тэгээ одоо яг үр дүн нь яг үнэхээр сайн одоо үе мөч гэлтгүү те нурууны бас суулттай нурууны хагалгаанд орох гэсэн хүн бас 2 сар суугаад одоо хагалгаанд орохгүй зүгээр бүр фитнестэй явж байгаа нэг залуу байна. Тийм. Тэгэхээр бол үр дүн нь бол үнэхээр сайн. Хамгийн гол нь өдөр бүр суух хэрэгтэй. Тэгэх юм бол аппарат бол эмчилгээгээ бол сайн өгнө. За. Үе амар гайхалтай. Тэгээ одоо энэ ганцхан одоо үе мөч вэ нөө те өөр бусад төрлийн эмгэгийг одоо энд сууж байгаа хүмүүс тэрмэн идэгчлээ гэсэн сайхан мэдээнүүд юу ямар өвчин дээр гарч ирж бас тийм идэгж байгаа шинж тийм байх юм байна. Одоо нэг бөөрний бас хүн байна. Бөөр муутай. Гэхдээ аппарат худалдаж авсан л да. Тэрээс уцаар би ярьсан нөгөө бас нөгөө авсан хүмүүсийгээ залгаад асуун шүү дээ. За яаж ин таа гэх те. Бөөрний нөгөө кератин их өндөр өсөж байгаа хүн бас байгаа. Имээр ингээд буухгүй те имлэг зөндөө хэвтээд кератин ерөөсөн өндөр байгаа даа. Аппаратн дээр одоо сар гарan суугаад кератин хэвэндээ орж байна. Тийм. Тэгэхээр бөөрөнд бол бас сайн байна. Одоо тэр кератин өссөн хүн бол одоо хэвийн хэмжээнд ороод айгүй сайхан зовиргүй болоод хоол ундандаа ороод их сайхан байна. За бас хавдартай хүн байна. Хавдартай хүн одоо ингээд 6 сар гээл одоо ер нь жоохон хэцүү дээ гэжсэн хүн бол одоо зөв зүгээр ямар ч зовиргүй болоод хоол ундаа идээд зөв зүгээр бас байна. Тэгэхээр хавдартай хүнд бас сайн нөлөөлж байна. Бөөр муу хүнд бас сайн нөлөөлж байна. Тэгээ энэ олон бүх юмд ингээд нөлөөлөд байгаа гол шалтгаан маань ерөөсөө л цус шингэлээ цусыг цэвэрлээд биеийн температурыг 1 градусаар нэмж өгөөд байгаа болохоор л хүн нэрвүүлжээд байгаа. Түүнээс одоо тэгээ ид шид шиг ингээл бүх өвчнийг эдгээгээд байгаа юм бол бас биш тий. Хамгийн хүний ер нь гол асуудал судас юм байна, цус юм байна, дархлаа юм байна. За биеийн дулаан бол маш хэрэгтэй юм байна гэдгийг бид нар одоо бас энэ аппаратнаас л мэдчихэ. За баярлалаа. Тэгээд би бас бодож энэ чихрийн шижийн өвчнөд хүмүүсүүд бас Монголд бас нэлийн илбэг болоод байгаа тийм хүмүүсүүд чинь голцоо хүндрээд ирэхээр захын мэдрэлийн судалснууд их нарийсдаг. Тэгэхээр энэ аппаратанд орох юм бол бас тэрийг бас тэлж өгөөд тэр хүмүүс маань дараа чи хүндрэл одоо бий болохгүйгээр бас илаашрах нэг хэвэндээ барих гэсэн бас их айтайхан сайхан таатай мэдээнүүд бас байх юм байна. Сахарын өвчтэй хүн бас одоо ер нь одоо сахар өсөхгүй яг хэвэндээ гоё байна гэж бас явж байгаа хүн байна. Өдөр бүр ингээл яваал сахар маань ерөөсөө ихсэхгүй байна гэд. Надад сарн чимэг гэдэг тэгээд би ер нь эмчилгээгүй болсон. Нуруу нуусны дээд нурууны C3 4 эмчилгээ болмаас тэгээд нуусны саажилттай болмаас дөрвөн бүшний саажилттай 10 хэдэн жил болсон. Тэг эмчилгээгүй ерөөсөө. Тэгээд бараг суум гашхав байсан. Тэгээд дээр нь бас нэг тархины хүнд гэмтэл авцсан. 5 сард энэ 25 оных 5 сард тэгээ бүр баг шахуу хэвтэрт орчоод байж итэл энэ телевизээр энэ Vigor аппаратыг сонсоод тэгээд явж эхэлсэн. Тэгээ энэ ерөөсө тархины эргэлтийн тэнцвэр алдаас хэвтээгэрч байсан суугаач гэсэн тарих эргээд ингэ тэнцвэр алдаад идэг. Тэр нь унал таталтын юм бас уу гэд уулгаад
Тэгээд идэгсэн. Тэгсэн чи харин вегар аппаратны суугаа сар гар яваад тарих бол зүгээр болсон тэр эргэж нүд ам ирээчилдэг хажуу тийшээ дээшээ доош ярахаар бүр эргэж нүд мод эргээл толгой төр ирээд идэх нь бүр зүгээр болсон. Тэгээ одоо би ерөнхийдөө 4 сар сууж ийн аппаратанда. Тэгээд нуусны гэмтлийн саажилт бол бүр айгүй сайжраад. Тий. Тэгээд бас даарч хөрдөг доошоо нөгөө саажилж айгүй хурц даарч хөрөн доошоо бүслгүүнээс алдагдaltaй энэ өдөр бол айгүй сайжирсан. Вегар аппаратанд л үнэн итгэж 90 сар болоод бас ингээд таягтай явж чадахгүй нөгөө тархиа гэмтээс энэ бүр таяг нь доорсон. Тэгээд одоо энийг өөр болчиход байгаа. Тэгээд би харин энэ бүх юм хайсан. Бас нэг онцлогтой. Айгүй олон юм төрлийн юм ууштай би нууруу нуус өвдөлт намдаах тэл тархины тэгээ унал таталтын энэ дэр тэдрийг бол бүгдийг нь аппаратанд суугаад би 10 хэд хоноод бүх юмнуудаа угаагүй. Одоо би 4 сар болж ерөөсөө юм хэрэглээгүй. Энэ өнгөрсөн оны 2024 оны 2 сарын 9-өөс эхэл сууж байгаа. Эхлээд энэ Загдаа гэдэг энэ охин манай хүүхдүүдийн найз юм байгаа юм. Тэгээд би намайг гэрт нь аваачаад тэр өдөрт энэ аппаратан дээр суулгасан. Тэгэл би шууд хараад л энэ шинжлэх ухааны техникийн дэвшил байна гэж бодоод шууд маргааш нь аваад тэгэл сууж эхэлсэн. Тэгэхэд би баг хөдөлж чадахгүй 2 хөл нэл өвчин тэгээд баг мөлгчээсэн дөө. Тэгээд энэ аппаратанд одоо 8 сар сууж байна. Надад одоо өвдөх юм байхгүй байна. Хөлийн хороо мороо ингээд дахиад хөлөөрөө яг бүтэн гიშгэж чадахгүйсэн. Тэд нар тэмийж байгаа. Тэгээ одоо өвдөхөө байж байгаа. Тэгээд мөдхөн таягаа хаях байхаа гэж бодож байгаа. Маш их ихтгэлтэй сууж байгаа. Тэгээд энэ аппаратыг оруулж ирээд энэ Монголд дэлгэрүүлээд ингэж байгаа энэ компанид бол одоо маш их баярлж байгаа. Энийг улсууд мэдээсэй гэж бодож байгаа. Би л бол одоо энэ хам дүүрэн дэлгэцтэй телевизээр ах уу энэ аппаратыг авах уу гэвэл энэ аппаратыг авцгаал гэж хэлмээр байна. Ер нь бол тэгээд ер нь айл бүхэнд байхаар тэр гэр бүлийн бүхэл эрүүл мэндийг хариуцна. Хүүхэд ханаа төрөхөд нь 2 хоног суугаад зүгээр болчих жишээтэй. Би бол 8 сар энэ аппаратыг зүгээр 100% яагаад хүүхдүүдээ аав гэж өгүүлсээр байгаад нэг хүүхэд нь авсан, нэг хүүхэд нь хөдлөхгүй л байна. Тэгээд энэ аппаратын амтанд ороод байгаа. Энэ бол ерөөсөө айлд байх ёстой. Монголчууд зөмөрөө мэдээсээ би бол өмнө нь барай засал энтрээр их явсан. Зөндөө юмар явсан. Тэгээд одоо энэ аппарат чиг үнэн ч юм ерөөсөө олохгүй байна өөртөө. Би энэ аппаратыг сонгосон шалтгаан бол нөгөө миний хөл бүр ингээд судасны бүдүүрл олцоод тэгээд эмчд үзүүлсэн бүр сүүлдээ явж чадахгүй болсон юм байна. Би одоо энэчээ суугаад 4 сар болж байна. Тэгээд хөл маань бол айгүй сайхан болж байна. Одоо тэгээд цагаанаас доош л өвчтөй болохоос дээгүүрээ бол маш сайн байгаа. Тэгээд би баг гүйж явхад л баг боломжтой болсон байна. Тэгээд би энэ аппаратанд бол айгүй баярлж байгаа. Энэ компанидаа ч гэсэн бас маш их баярлж байгаа. Варикоз гэхэлэр чи одоо юу яагаагүй мó нөгөө эмчнэр чи мис засалд орол гэж. Тийм, мис засалд ор гэж хэлсэн байхгүй. Тэгээд мис засалд орохгүй бүр нэг өдөр бүр явж чадахгүй болсон. Тэгээд нэг таньдаг хүн маань дагуулж ирээ бүр бэлгэж чадахгүй болчихоо. Тэгээд ирээд тэгээ энэ аппаратанд сууснараа би бүр явж мовдөг. Би маань ч айгүй сайхан болсон. Тэгээд энэ компанидаа бол маш их баярлж байгаа. Бас нэг зүйлийг асуухад даралт өндөртэй хүмүүс байдаг шүү дээ. Ялангуяа настай өндөр. Тэгэхээр яг энэ даралт өндөр хүмүүс одоо ийм халуун аппаратыг сухаар даралт нь ихсэх ч юм уу тийм тохиолдол байх уу? Энэ болохоор одоо нөгөө яг манай нөгөө физик эмчилгээний за туяа эмчилгээний тэр нөгөө халдаг аппарат бол биш. Одоо тэрнтэй бас хүмүүс аягүй их андуурдаг. Та бас их зөв юм асуулаа. Халдаг одоо намайг эмч юм халдаг юм дээр сууж болохгүй гэсэн. Тэгэхээр энэ аппарат надад таарахгүй гэж бас хүмүүс тэгдэг байхгүй. Тэгэхээр энэ маань болохоор биеийн градусыг л нэмж өгч байгаа. Тийм болохоор зэрэг одоо тийм халдаг аппарат бол биш. Дулаанаар эмчилнэ, биеийн дулаанаар л эмчилж байгаа. Өндөр давтамжийн долгион хит ягаан туяа гэдэг маань одоо нөгөө тэр бүр ингээд доороос нь халаад даралт ихсэгдэг. За өөр бас эмчилгээнд халдаг эмчилгээ хориотой гэсэн хүмүүс бас байдаг байхгүй. Тэр бүгдэд бол хэлэхэд энэ нөгөө тийм физик эмчилгээний тийм аппарат биш шүү гэж хэлээ. Баярлалаа.
За тэгээд телевиз үзэж байгаа үзэгчид бас те мэдээж хэрэг энд ирэхийг бас сонирхож байгаа ах. Бас өөрийн биеэраас нэг очиж харъя, асууя гэж байгаа ах. Тийм. Тэгэхээр хаяг байшлаас манай үзэгчдэд танилцуулаач. Манайх 3 4-р хорооллын эцсийн буудлын ийм арт худалдааны төвийн 5 давхарт. 5 давхарт яг лифтнес буугаад манай төв байгаа. Олоход маш амархан. Тийм. За үгүй бол та бүхэн бас доогуур гарч байгаа утсанд холбогдоод бас хаяг байршлынаас асуух боломжтой шүү гэдэг хэлмээр. За тэгээд баярлалаа танаа хамт олон тэгээ олон монголчуудыг сайхан эрүүлжүүлээрэ гэж хүсье. За баярлалаа. Та бүхэн өдөрт 30 минутыг өөрийнхөө эрүүл мэндэд зарцуулаарай гэж хүсэж байна. Та бүхэн манайхаар үйлчлүүлээрэ. Эрүүл болно шүү. За баярлалаа. За